Өнөөдөр таны амьдралд юу ч тохиолдсон бэ? Сайхан гүнзгий амьсгаа аваад подкастын маань сонсоорой. За өнөөдөр студид маань Better Mind нойргүйтэл сэтгэл заслын эмнэлгийн ерөнхий эмч, сэтгэл засалч эмч, мандах эмч маань хүрэлцээрсэн байна. 14 жилийн чиглэлээр сурсан. За 8 жил бас энэ чиглэлээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бас ажилласан юм туршлагатай хүн ирсэн байна. За миний хоёр талд хоёр чөлөөт уран бүтээлч ирсэн байгаа. Тэгээд бид гурав бол ерөнхийдөө өөрсдөө тулгараад байгаа сэтгцэн асуудлын талаар туулж өнгөрүүлсэн болон туулж байгаа асуудлынхаа талаар одоо маш зоригтойгоор ярихаар шийдсэн гурван хүн байгаа. Тэгээд эхний зочин маань Даана хоёр туйлт эмгэгийн талаар ярина. Нандаа маань болохоор нойргүйтгэлийн талаар ярих байгаа. За миний хувьд сэтгэл гутрал, амиа хорлолтын одоо өөрийнхөө түүх одоо өөр төрсөн тэр мэдрэмжээ нэг та бүхэнтэй эмчтэйгээ одоо нээлттэй ярилцахаар шийдсэн байгаамаа. За ингээд шууд ярианда оръё. Тэгээ Даана маань яг юу тохиолдов? Өөрийнхөө мэдрэмж түүхээс хуваалцаач. Би ингээд юм ярахаар амар баясалтайгаар мишэж ирдэг байхгүй юу. Тэгээ хэрвээ энд хоёр тул эмгэг буюу англиар bipolar diseaseтэй хүн байх юм бол бити хүн дээр хүлээж аваарай. Тэр угаасаа байгаа хүн юм байхгүй юу. За тэгээ энэ бүх үйл явдал 2000. За энэ яг яасан гэхэлэр би анх гэрээс хол Япон улсад очиод тэгээд амьдарч эхэлсэн. Тэгэд бол анханасаа амар гоё ингээд анх удаа өсвөр насны хүүхд гэрээсээ холдоод эрх чөлөөтэй болоод тустай амьдарч эхлээд миний үед амар гоё яасан бохгүй юу. Тэгээд яг ингээд сураад хэлний бэлтгэлээ дотор баринд амьдардаг гэсэн. Дотор барин ямарын гэхлээр юм нэг давхартаа нэг 10 өрөөтэй. Тэгээ өрөөндөө нэг нэгээр амьдардаг. Тэгээ манай барь нэг 9 м квадрат жижигхэн өрөөнд амьдардаг гэсэн. Тэгээ ортой, дээрээ шүүгээтэй, чирээтэй, жижигхэн хөргөчтэй. Тэгээ бүх юм ингээд бүртчдэг. Тийм газар амьдраад миний үед амар гоё байгаа байхгүй юу. Тэгээ би нөгөө тэтгэлгээр яасан болохоор мөнгөтэй. Тэгээ дээрээс нь хөсөн газараа очсон. Би зүгээр л амар жаргалтай амьдарч агаад тэгэл нэг баг багаар би амар залхуу болоод эхэлсэн. Тэгээ нөгөө 9 м квадрат чи ядаж амар хурдан муухай болдог. Айгүй хурдан гэр буудаг гэсэн миний гэр штэ. Тэгээ би ингээд гэр буугаад тэгээ ингээд хувцас угаах гэхлээр ингээд хувцас түүхээс салхуу өрөөд тэгээ ингээд би бүр залхуурж байгаа 7 хоног нэг удаа угаадаг болсон байхгүй юу. Тэгээ даалгавраа ингээд нэлээд хойшлуулж байгаа л ингээд хийждэг ч юм уу ингээд нэг юм баг багаар залхуурж байгаа шиг тэмдэг төрөөд тэрийг бол би мэдээ залхуурж байгаа л гэж бодсон штэ. Тэгээ ингээд Google-ээс хангууд чи зүгээр л залхуу гэж харж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ ингээ хайгаад үзээд нөгөө нэг амар уран өгдөг хүмүүс эдэн штэ чи хэвээр чаднаа залуу минь басмос гэд. Тэгээ тиймшлэг баах үзээ за би өөрөө чадах юм байна гэд. Тэгээ аваа гайгүй явж байгаа л буцаагаал залхуураад ороод ирдэг. Тэгээд яг ингээд нэг амар нэг жоохон залхуул юм байна да гэсэн бодолтой би нэг гэрээсээ холдоод нэг ээж авийн гар харахгүй нэг хүн амьтан намаа загнахгүй болохоор би ингээд өөрийгөө дураар нь тавьж байгаа юм байлгүй дээ гэд нэг тоохгүй. Тэгээ ингээд хэлний бэлтгэлээ төгсөөд би бүр тусдаа ганцаараа байр түрээсэлж гисэн байхгүй юу. Тэгээ хамаагүй том байранд ороод тэр нь алон 20 м квадрат тэгээ ажил хийдэг болоо хичээлдээ яваад тэгээд нэг харангуут нэг ингийн сурч тэгсээр тэр байдал улам ихсээд бүр орноосоо босмороо санагддаг болж эхлээд тэгээ ингээ усанд ороод гэхлээр бүр ингээд би хурн усанд орчиж яах вэ гэсэн бодол төрж эхлээд тэгээ ингээд орноосоо босгүй гэхлээр чи ингээд нэг хүн өглөөний залхуурал за нэг 10 минут унтчих гэдэг биш би зүгээр босмооргүй ингээд сэв сэрүүн байгаа даа заяа нойр амар сэргийг тэгсээр нэ ингээл хөвтөл ингээл бүр ингээ нормайгаал ингээл байтдаг болсон. Тэгээ би ч өөр амар юм хөвгчлээ ингээ ярьдаг хүн чинь гинэ тэнгууд амар шоконд ороод тэгээ ингээд өдөржингөө ингээ хөвтөөд хичээлээ тасалдаг болсон. Тэгээ таслаад нэг цагийн үед ингээ амар гүйлтийн мэдрэмж төрөө за нэгэн тасалсан чинь дахиад ингээ хөвтөөгээд орой 8 хүртэл хөвтдөг болсон. Тэнгүүд тэр өдрөө ямар ч идэх хүслүүч төрөхгүй. Тэгээ ингээ өдөржингөө амар гутарч байгаа. Тэгээ хүн амийн гол нь би уул нэм биш штэ би ямар тэнийг юм бэ гэ улам өөртөө гутраад тэгэнгүүтээ шүн одоо ингээ өдөржингөө ховоос явж байгаа шүн ингээ 2-3 алт нойр хөрөхгүй. Тэгээ 2-3 алт дэлгүүр гараад нөгөө 100-ийн дэлгүүр эдэн штэ. Тэндээс бар сагс дүүрэн хоол идэх хоол бар баах юм чихээд тэргээ бүр амар хурдан ингээд хүн чинь хоолоо тамшаалал удаа иддэг штэ. Тийм байхгүй бүр ингээ чихээ идэт эхэлсэн. Тэнгүүт ингээ өглөө идэхгүй байгаа болохоор тураад орой идэнгүүт харгалаад яг ингээ жиндээ яваад байгаа байхгүй. Хүн харангуут би ямар ч тийм идэх эмгэгтэй биш юм шиг тэрнээ дотроо бүр ингээ ховоос явж байгаа гинэт ингээ юу ч хамаагүй чихэж иддэг тийм өвчтэй болсон. Тэгээ ингээд цадцсан ирнэ бүр ингээд би дуусгах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрдөг. Тэгээ уут бүрэн хүнс авчаад ийм жижигхэн охинтэй бүгдийг ингээ идчихэж санаа хандаг болсон. Тэгэл маргааш нь дахиад тэгдэг. Тэгээ нэг өдөр таслаа дахиад таслах юм бол нөгөө тэтгэлгийн оюутан болохоор багш нар залгадаг аахгүй. Тэгээд за тэтгэлгээ алдахгүй юм чи ингээ хүчээр босоо явдаг болсон. Тэгээ би баг хичээл дээр ус мусанд ороогүй 3 хонцсон ч юм уу хэд удаа очиж ийсэн баггүй юу.
Тэгээд за би ерөн салхуул юм байна. Ерөөсө том байранд ороод олон салхуу болд юм байна гэд. Тэгээд яг нэг удаа би бүр яагаад би бүр болохоо хийсэн гэж мэдсэн чинь Японч амир чиглэг штэ. Тэгээд амир чиглэг болохоор нөгөө хувц ерөөсө хатдаггүй. Тэгээд би ингээ за би одоо нэг юм хийх ёстой гэд хүн яг нэг гутралд ороод нэг доошоо ингээл хөвтөд эхэлдэж штэ. Тэгэхээр за би нэг юм хийх ёстой байна гэд хийж хэлсэн нь болгонд хувцаа угаах байхгүй юу. Тэгээд нэг угаалгын машин аваад хувцаа угааж татааглаар хатахгүй. Тэгээд хатахгүй байхаар улам амир гутарчдаг болсон амир сонио. Тэгэл ингээ юм би хүсэл төрөхгүй ингээ шалаар дөрөн хувц. Тэнгүүт би бүр ингээ нүүрнийхээ бодон модыг газар мазар шиддэг болоод амир сонио. Би биш байгаад байгаа байхгүй. Би бол нэг баятаа хүн байхгүй юу. Тэнгүүт тийм байхаа мэдрэмж төрхөө болоод тэгээд ерөөхдөө бол ингээ нэг юм хэсэг ингээл амир нэг сард дор хаяж нэг удаа ч юм уу заавал ингээ нэг 2 3 хоног ингээ унтдаг ш нэг зүр орондоо хөвддөг бас чадхаа хэлдэг шүтээ угаахаас дургу өрдөг тэгдэг тэгээд оройноо хиддэг тийм үедээ болоод тэрэн сүултээ миний үүртэй тэгтэл амир нөлөөлж эхэлсэн гэх юм уу. Ягаад тэгэхээр би чи амарлаг би ч гэсэн тийм миний тэрэг амир нээлттэй хүн байжснаа гинэт тийм болчингууд ингээд англи хэлээр ярьж байгаа жоохон алдаа гараад хүн тэрийг хэлчихэнгүүд нэг удаа би ингээд нэг уулзалтгч нэг тийм ивент оролцоод тэгээ ивент дээр нэг гадаад хүн миний үгийг алдаж хэлсэн чи тэр хүн өө чи яасан хөөрхөн хэлчихвэ би анх удаа ингэж бас хэлгээ сонсч ингээд миний алдааг өхөөрдөө хэлсэн чинь би англиар муу ярьд юм байна гэж шууд гутраад нээсээ шууд гэртээ гараад ингээд болохгүй зүйл хийсэн амиа орлого хийж эхэлсэн. Тэгээ тэр үед манай найз залуу бүр гайхаад ингээд тэр чи манай найз тэгээ ингээд зүгээр л ингээд тоглож хийсэн чи мэдчихсэн. Тэгээ чи яагаад ингээд байгаа юм бэ бүр ойлгож чадахгүй. Тийм тохиолдол төрж исэн. Тэгээд бүр ингээд болохоо яагаад харилцаан ч гэсэн амар нөлөөлж эхэлсэн гэх юм уу. Тэгээ жоох ингээд алдаагаар ачингоо за би ер нь хорвогийн хамгийн муу хүн юм байна. Би ерөөсөө ингээл бүтэхгүй юм. За би ингээд юу гэд салын малыг шууд хэлдэг амир тэнэг гэдэг аахгүй юу. Амир сайн хүнтэй хоочронгуудаа зөв өөрөөсөө болоод амир тэгэж боддог болсон. Тэгснээ амир маргааш нь олонгууд ч юм уу жоохон байж байгаа л би амир сайн хүн би ер нь ачиг хүнтэй ер нь хүн яага уцарч байгаа ч юм уу те. Энэ хүнстэй өмнө насанд амир буян хийчихэд надад уучлаа гэж боддог. Амир тийм ингээ өөртөө тэгтэл бол зүгээр л юм болсон. Тэгээд одоо чинь ингээд тэрэн дээр хамгийн гайхалсан зүйл нь юу юм гэхээр одоо ингээд яг өөртөө ихтэй үеийнх нь үед одоо багш нэг тим юм болж ин оролцох гингүүт нь би оролцоог бол хэлцдэг. Тэгэнгүүт яг оролцох үе дээр нөгөө гуталтай үнд харцдаг. Тэгэнгүүт би яах гэж тэгвээгөө өөрийгөө буцаад зөвхөд өнгөрснийхөө үеийн даанаг бүр ингээд загинчмаар санаадаа цодчмаар санаадаг болсон. Тэр нь бүр ингээд амьдралч гой болоод бос юм ч амар гой болдог. Тэг ингээ хүн амьтантай уулзъя гээл аваа гоё ахтай уулзъя гээд тэг уулзах үед нь гутцсан байх юм бол ингээд айлах цухтаагаад найдуудаасаа салж эхлээд ч юм уу тийм юм үүссэн байсан. Тэгээ за ерөөсөө би болохоо хийчлаа. Би ерөөсөө юу яа. Ингээд нэг одоо би угаасаа имчилж чадахгүй байгаа юм чинь. Тэгээ ямар ч нүгэнд та чаднаа, чи чаднаа гэсэн бичлэг нөлөөлөхөд болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэнгуут нь за ерөөсөө би юу орё. Имлэг орё гээд тэгээд хайж байгаа тухайн үед миний Японд гайгүй байсан ч гэсэн яг ингээ өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх хэмжээний сайн бол байгаагүй. Тэнгуут нь нэг англи хэлтэй эмч болоод тэгсэн чи тэр эмчэнд олонгууд англид нэг 2 жил ийм онлайнаар юу авцсан. Тийм сургалт авсан юмч. Тэгээд нэг хагас цуу англитэй ярингуут ойлгодог буцаага хэлж чаддгүй. Тэгээд тэр хүн японоор хэлэнгүүт юм бас ойлгож чаддгүй. Яг нэг юм тийм хүндээ тараад гэтээ амир сайн хүн байж таарсан. Ягаад тэгэхээр би анхных нь гадаад үйлчлэгчээр тараад надаа бүр амир хүрхэн хямдралтай үйлчлүүлдэг. Тэгээд би тэр хүнд яриад ингээд зовлонгоо ярьсан чинь юу яа хоёлаа бүр ингээ ямиг ихнээс нь эхлэе. За хоёлаа чи надаа баг насаа ярьж үгээд. Тэгээд чи баг насанд амир жаргалтай өнгөрцөн гэдгсэн чинь үгүй чи надаа ингээд хүмүүрийн баг нас ингээ ярахаар амир жаргалтай байд юм а. Чи зүгээр надаа ингээд нэг юм нэг тэрнээс болоод би тийм болсон болоо да гэж боддог юм байна уу гэж хэлсэн баггүй юу. Тэгээд би бодсон чинь нөгөө нэг би багта дээрээ нэг ахтай манай ах бүтээр насны хоорондын амир зай байхгүй. Тэгээ яасан гэхлээр манай ах олонгууд ингийн сургуульд сурдаг. Би олонгууд орос сургуульд мөнгөд сурдаг гэсэн баггүй юу. Тэгээ яаж байгаа тухайд нөгөө манай сургуулийн төлбөрийг аав жоохон оройдоо төгчдөг. Тэнгүүт би ингээ за би мөнгө төлж байгаа юм байна. Агаа сурдаг мөнгө төлдгөө мэн. Тэгэхээр би хичээх хэвээр. Тэгээд миний одоо ямар нэг хичээсэн үр дүн заавал мөнгөөр гарах хэвээр байна. Ер нь одоо ингэ чиний явж байгаа ч юм бол дандаа мөнгөний ачиж ч юм уу нэг тийм мөнгнөөс амар хамааралтай ч юм уу. Тэгээ нэг тийм амар гэрэл тийм нэг юм одоо өөр хүн тгийг байхад чи тэгж байгаа шүү. Чи бусдаас амар илүү боломжтой штэ гэсэн тийм юм амар суудсан байсан гэх юм уу. Тэгээ би дандаа ингэж өөрийгөө дарж явдаг байсан болоо гэж би дотроо боддог байсан. Тэгээ тэрийг хэлсэн чинь за одоо байлаа улам гүнзгэрүүлээгээд улам ингэ бүр ухаад бүр ингэ дотроос ингэ байхгүйсэн хамааг юм гаргаж ирээд тэгээд бүр амар сайн би тэр хүн амар гоё хэлсэн байх би нөгөө японоор сайн ойлгоогүй болохоор тэгсийгээл нэг баг тохио зангаагаар ойлголцоод тэгээд нэг үрдэн төрсөн за чи ерөөхдөө бол нэг юм депрешнд бол орсон юм байна сэтгэл гутлал орсон юм байна. Тэгээ ороод бүр амар нөгөө клиникал бүр амар тал ороогүй ихэд бол чи яг ингээд гутрахгаал яг ингээд галтрахгаал яваад байгаа охин байна. Тэгээд тэр нөгөө байполар гэдэг чинь болонгууд нэг юм хит юм ингээд юм савлгаатай хүн нэглээд байгаа шүү дээ. Тэгээд чи бол яалч бас савлгаатай байна. Гэтэ бас мэдээж бас гүнд нь ороогүй баг ингээд орохгоол яг нэг юм нэг замын 100% гэх юм бол чи нэг 50% яваад наа чи бол ингээд одоо имчилгээ хийхгүй одоо эндээс чамайг депрешн чирж
ирж аваачаал ингээ хар нөхрөө шидчихэж штэ гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээ би за одоо би яах вэ гэд асуусан чинь одоо чи ингээ баг одоо дотор байгаа нэг инner child хүүхэд байгаа гэдэг байгаа штэ. Тэр хүүхдээ эмчилж бүх юм чинь гоё болно. Тэгээ дээрээс нь чи им уу гэд тэгээ би болгоод им уучаар ингээл им угаал жаргалтай болтой болоо гэсэн байхгүй юу. Тэгээ тэр чинь угаасаа депрессний эсрэг юм гэхлээр чинь депресс дараал тэгэл жаргалтай болчихно гэж бодож байгаа штэ. Тэгээ уусан чи ямарч мэдрэмжгүй болчихсон штэ. Амар сан зүгээр л ингээд нэг тийм хамаг мэдрэмж хаагаа хийцэн. Зүгээр анти депрессант зүгээр анти эмошн гэдэг баг юм байсан заяа. Тэгээд ингээд жаргалтай ч мэдрэхгүй ингээд нэг амар гомж гутрахчгүй зүгээр л нэг юм зомби ирэхгүй болцсон. Тэгээд би угаасаа амар сэтгүүлтэй ийм хөдөлгөөнтэй хүн чи тийм болчингууд ингээд хүмүүс гайхаад дана зүгээр өгөөд баг сэтгэл гутралтайгаа тийш тэгэж асуудаггүй байсан хэрнээ яг ийм усан дараа бүгд асууж эхлээд нөө нормал юм шиг харагдаад бүр. Нөгөө нэг ингэдэг охин чи байхаа болцсон гээд тэгээд нөгөө нэг амар гутарч байсан одоо нэг уналтанд орцсон үедээ гэсэн ингээд имийг хадгалж авахгүй хүмүүс надаас юм асууж ингээд би амар айдаг. Тэгээ энийг хадгалтаа бас улам амар ингээд өөрөөрөө байхгүй байгаа юм шиг мэдрэмж амар төрдөг байсан байхгүй юу. Тэгээл ерөн л юм байна ч гэх шиг. Өөр асуухан байна уу? Чи нэг орноосоо басмааргүй айгу утсан энтер гэдгсэн шүү дээ. Тэр үед чинь чамд ямар нэгэн тийм муу юм бол болоогүй мэн те зүгээр л ингээ босмааргүй л байгаад байдсан. Босмааргүй. Тэгээ ингээд хүн мэдээж 10 давтад ангууд нэг нойрон төрөөд унтын штэ. Тэгээ ингээ халуун газар би бүр албаар ингээ эйр кондишнер унтраагаад нэг тийм халуун газар албаар ингээ өөрийгөө ингээд бөхчүн болгож нэг юм зовоож гэх юм уу. Тэгээд ингээд нэг тийм ингээ хэвтэйл нойрон төрээл зүрмлээл тэгээд их юмдад ангууд их юм зүүдэлдэг. Тэгэл хаа хамаагүй юм зүүдлээ сүлдээ ингээ бодит байдал зүйтэй ялах га болоод тэгэл тийм үү за босё сэрээгээл тэгээ буцаагаал санагдаад нэг тийм би бол наач өстө танил юм байна. Би бас заримдаа ингээ 2 3 хоногоор унтдаг байсан түүх бас бай. Би нойр юутай бол биш. Би бол хагас өдөр ингээ 6 цаг маг өөрөө сэрчдэг. Амар сэргээгүй байхгүй юу? Жохон чимээг харангуй сэрдэг. Нойронд бол дуртай биш. Нөгөө нойрыг чи унтаж сэрж бардын гэдэг төрлийн хүн байхгүй юу? Тэгээд өөрөө тийм болчингууд амар гутраад та болонгууд яадаг гэсэн. Би болонгууд тэгэл ер нь ингээл одоо би бас өөрийгөө залхуул гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ энэ бас миний сэтгэл готрлын шинж тэмдэг байсан юм шиг байна. Ер нь бол хинтээч харьцахыг хүсэхгүй над руу бүр ингээд хүн заалгана шүү дээ. Тэнгуут над руу хүүт ус цацж байгаа юм шиг надад амар хэцүү. Ингээд тэгээд уцаа аирплан дээр нь тавьж ижил миний нөгөө нэг дотоод амар амгалсан маань эхэлдэг. Нэг тиймэрхүү нэг юм аймтгай хаалан малгадах шунгт ер нь амар. Харин тэнийсээ найдаг болсон байсан. Тэг хүнтэй ингээд надад танилцгаа ирж өгөнгөт би бүр ингээд нэг юм зайгаа авмаар санагдаад. Чи бас тэгжсэн үү? Тийм би нөгөө урд тахтаа угаасаа нэг хоёлаа юм баг шүү дээ. Тэр хүмүүс мэдэхгүй байгаа шүү. Тийм ер нь тийм юм байгаа. Би ч бас тэгээд бас орондоо хөвтчихийдэг ч юм уу. Заримдаа нөгөө би надад нөгөө спейс хэрэгтэй байна гэдэргээд би нөгөө өрөөндөө очиж 3 хоног байждаг. Тэгээ зүгээр яг бас нэг шөнө гараал юм мэддэг ч юм уу. Тэг яг бас тэгдэг байсан шүү дээ. Манайх нөгөө орой хичээлтэй байж байгаа оройноостой амар идчихэд унтсан. Тэрний гаднаас нөгөө нууцаар гарсан. Чи нөгөө bipolar disorder-ийн шинж тэмдэг гэж хэлж байгаа шиг байна л да. Нөгөө нэг амар ингээ гоё ингээ happy байх үедээ хүнд амлалт өгч ч юм уу нэг event тачна гэж хэлсэн байна. Дараа нь нөгөө хүн чинь биш болчиход бас л би. Тийм би бас яг бас тэгдэг байхгүй юу? Би энийг болохоор би нөгөө introvert extrovert гэж яддаг шүү дээ. Би өөрөө ambivert байхгүй юу гэж нөгөө онцлогддог юм байдаг шүү дээ. Тэрнэр тийм байсан. Тэнгуутаа яг extrovert байх үедээ тэгчээ тэгээд introvert зам нэрэхээр тэгчтэй байна гэж ойлгодог байсан чинь бас ийм ч юм уу гэж бодчихсон. За одоо энийг манай эмчил одоо гаргахыг нь хэлээ. Өөрхийн түүхийг хуваалцсан Данада маш их баярлалаа. Маш их зориг гаргаж байна. Дана маань тэр нэг сэтгэл гоё болдог байсан үе гэж байна шүү дээ, тий. Нэг гоё happy болчдөг. Тэр үеийн ер нь ойролцоогоор хэр удаан үргэлжилдэг байсан? Нэг өсрөөл 2 3 хон. Тэгээ нэг энгийн байдалтай ороод тэгээл гутардаг. Ингээд нэг юм зүрхний цохилч гэх юм уу? Тэр байдлыг бол эмчид үзүүлээд эмийн эмчилгээ хийгээд давж тулсан байх нь байна, тийм үү? Одоо тэр нарай багасаад нэг юм цохилтон амар юм болсон гэсэн. Ерөнхийдөө бол сэтгэлийн хөдөлгөөний 2 туйлт эмгэг маань бас л хүн амын дунд нийтлэг тохиолддог асуудал байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийгдсэн судалгаагаар ер нь дэлхийн нийт хүн амын дунд 3-4% нь бол яг 2 туйлт эмгэгтэй гэсэн онш байдаг. Судалгаа байдаг бахна. Дээрэс нь одоо бидний мэддэг одоо Холливуудын одод нөгөө K-pop-ийн одод дунд маань ч хүртэл одоо сэтгэл зүйн 2 тал эмгэгтэй хүмүүс бас цөөнгүй байдаг бахнэ. Nice гэж. Тийм. Энэ эмгэг маань тийм. Ерөнхийдөө бол яг Данагийн маань ярьсан шиг сэтгэл гутрал, сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал, сэтгэл хөөрөл гэсэн одоо энэ хэлбэлцлүүдээр үргэлжилдэг. Ерөнхийдөө бол хүний сэтгэл хөдлөл маань ингээд тэгшгэн
баяртай юм боллоо, баярлалаа. Мэдээж амьдрал хэцүү юм тохиолно, гутарлаа. Хол явах хэрэгтэй юм. Тийм, ерөнхийдөө бол сэтгэл хөдлөл ийм нэг баг зэрэг одоо хөдлөл зүй нь бол хөнгөн байх хэвээр. Яг хоёр тал эмгэхгүй үед бол хит сэтгэл хөөрнө. Тэр сэтгэл хөөрж байгаа үед бол хүмүүд бүр багтмаар, магнаа агартлаа, баярламаар бүх юм сайхан, бүх юмны оройд гарцсан юм шиг. Тийм. Бүх юм сэтгэл багтаад маш хит аз жаргалтай байна гэсэн үг. Тэр үедээ ерөнхийдөө бол сөрөг тал нь жаахан буруу шийдвэрүүд гаргаж байгаа хандлагатай. Бодлогогүйгээс болоод гоё гэж тийм худалдан авалтыг хийчин. Тийм бодлогогүйгээр мөнгөө их үрчин магадгүй зарим үедээ яг тэр сэтгэл хөдлөлийнхаа үед дондох эмгэг дүртэх бас магадлалтай байдаг. За тэгээд энэ сэтгэл хөдлөл маань эмчлэгдэхгүй бол хэсэг хэдэн өдөр юм уу хэдэн 7 хоногийн дараагаас депресс рүүгээ шилждэг байна шүү дээ. Депрессийн үед бол яг та хэдийн маань ярьсан шиг ерөөхдөө юм хийх итгэх сонирхол сулрна. Тэрнтэй холбоотойгоор гэрээ цэвэрлдэггүй байх нь, хувцас авгаадгүй байх нь, өөртөө анхаардгүй байх нь, дээрэс нь одоо хичээл, сургууль, ажилдаа явах сонирхол бас буураад ирдэг байх нэ. Ер нь бол итгэх сулраад ирэх нь шүү дээ. Дээрэс нь өөрийгөө их маш их хэмжээгээр гол нь өөрөөсөө хайна. Ер нь сэтгэл дандаа гунигтай мэдрэмж төрөх нь байна. Тэгээд Данагийн маань ярьсан бас ерөнхийдөө бол өөрийгөө гэмтэх ямар нэгэн оролдлого хийх магадлалтай байдаг байх нэ. Тий. Ерөнхийдөө бол энэ тохиолдол цөөнгүй ихтэй эмчлэгддэг, хянаад явах боломжтой асуудал байх нь байна. Ерөнхийдөө бол сэтгцэн хэмжээд хандсан ч бол маш сайн байна. Маш зөв шийдвэр гаргасан байна. Гэхдээ ер нь сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгцэн хэмжээд хандахдаа аль болохоор төрлөх хил дээрээ байвал илүү тохиромжтой байдаг байх нь. Сэтгэлээ тийм уудалж ярьдаг, нарийн мэдрэмжээ ярьдаг болохоор хоёр хүн маань хоёулаа төрлөх хэлээрээ ярих юм бол илүү үр дүнтэй байдаг. Соёлын ялгаа гарч байгаа тий. Тий, соёлын ялгаа. Одоо тэр гэр бүлүүдийн харилцаа өөр тий нөгөө өсвөр насны хүмүүсийнх нь хүмүүжлэн гэхэд өөр болохоор тэгэх юм байна л та. Би тэр нөгөө өөрийнхөө голдог дээр яг яаж амар анзаарсан гэсэн чи би ингээ хувцнуудаа ингээд би амар хувц яриад байна тэгээд тахгүй юу. Хувцнуудаа угаасан чи ингээд нэг бол мангар жижиг мини пумп, нэг бол амар сул хувцс. Тэгээд яадаг гэсэн гэхлээр амар гоё үедээ бүр ингээд амар мини юу байдаг ч юм уу фишний төмсөд амар тийм гоёороо мэдрээд хотын годор алхах амар дуртай. Тэнгүүт амар хатэж нэрмэ тэгэл угаасаа ирэлгүүр яа тийм. Угаас намайг харалгүйрээ тийм би гоё охин чинь ингээ боддог. Тэгээ заримуд бүр зүгээр ингээ бие нумаар сандаад эрэгтэй хүний хувцснаас XL-ийг авч өмсдөг. Тэгээ одоо ингээ хувцсанд угаагаа харангууд миний хувцсны тэгээд яг нэг адилхан бодолтой нэг нь энэ нөгөөд нь минь явж байдаг амар тийм болцсон байсан. Тэгэхээр тэр бас амар нөлөөтэй гэсэн үг үү? Ерөнхийдөө бол сэтгэл готрол хөөрөл маань хүний гадаад төрөх хувцлалт, харц, дууны өнгө одоо биеийн хилэмж гэд бүх зүйлд сэтгэл хөдлөл маань маш ихээр нөлөөлдөг байх нь шүү дээ. Тий, маш гоё жишээ гаргаж хэллээ. Ерөнхийдөө сэтгэл готролтой үед бол өөртөө ихтгэлгүй байдаг учраас мэдээж өөрийгөө голдог. Тий, нуумаар санагдана. Тий, аль болохоор нийгмийн харилцаанд орохгүй байхыг хичээдэг байх нь шүү дээ. Тий, Ретагийн хэлсэн жишээгээр утас дуурахад онцгой санагддаг байсан баг шүү дээ. Тэр чинь нийгмийн харилцаанд орхоос ер нь зайлсхийгээд байна гэсэн үг. Готрлын бас нэг шинжин нахана. Тэгээ харин тэр нөгөө нэг орой гарч хоол авдаг чинь бас тийм очиртай болоо зүгээр ингээд за одоо гарал хүн ихтэй агаах гээд 2 3 хүлээдэг байсан. Нууцаар гардаг байсан шүү. Яаж яг тийм хүмүүсийн хажуугаар таарлцгаа гэдэг. Айгаад тийм таньдаг хүнтэйгээ таарад над руу харах юм бол ингээд пал хийгээд ямар ч гэмгүй хэрнээ юу гэж мэдлэхүү өртөө юм шиг санагдав. Тийм өртөө юм шиг зан гаргадаг. Тэр нөгөө нэг залхуу байхтаа яд штэ өглөө нөгөө амар гой нар гараад гэрэл тусангууд би бүр амар дургүй байсан штэ. Тэгээ орой гардаг. Өдөр орондоо хөвччээд орой л гаруулаа байсан. Тэгээ Данагийн одоо яг жишээтэй миний маш их төстэй байгаа нэ нөгөө баяртай надад байхгүй байгаа. Нөгөө зөвхөн гонигтэй байгаа. Тэгтээ ядаж мөнгө өрөөгүй байхгүй юу? Би бас гонигтай л. Би ихтэй одоо ингээд жоох ингээд сэтгэл санаа тавгаахаар амар шопинг нөгөө табаагаас бүр хит их хуц муц захиалцсан. Нөгөө хэрэггүй амар хамттан авцсан. Тэгээ нөгөөтг нь ирсэн чинь хугацаа нь 3 сарын дараа дуусна. Яана гэж бодож байгаа юм. Шээлэр. За тэгнэ. Асуудлыг шийдцгээе гэж. Тэгэд Данаас нэг юм асуучих. Тэгээ чи нөгөө сэтгэл зүйчдэр очсон гэсэн шүү дээ. Яг нэг сешнээ дуусгасан юм уу? Тэгээд яг үр дүн сэтгэл зүйчдэр очсны дараа үр дүн нэг ямар байдлаар илэрдэг вэ? Би нөгөө сэтгэл зүйчдэр ерөөсөө очиж байгаагүй. Зүгээр яг нэг Better Help гэж аппликейшн хийж дээ. Тэрийг нэг ашиглаж байсан юм байна байхгүй.
бие олонгууд эхлээд нэг уулзаад тэгээ ярьсан чинь за хоёул дахиад уулзъя гэсэн. Тэгэхээр энэ одоо яасан амар шуналтай гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэр яг тэгж эхлээд ингээ хүнээ мэдчихээ тэр хүн дотроо судалт юм шиг үлээ те. Тэгээ судлаад бас дотор амар хөрхөн Монголын соёлыг судалсан болоо гэж би амар бодсон шүү дээ. Ингээд танаа тэгдэг болов молоо гэд яг болов биш. Япон хүмүүс чинь нэг амар хилдэггүй шүү дээ. Тэгээд ингээ болоо гэд нь би мэдчихин зүгээр ингээд just in case би асууж ингээд байгаа байхгүй юу? Тэгэж ингээд байсан. Тэгэхээр ингээд судлаад нэг 5 6 удаа л явсан. Тэгээ нэг очтой олонгоны цагаас 2 цаг хоорондоо ярьцдаг. Тэгвэл гадаа амир хүнээ залуу хүлээж байгаа. Яг ингээ хүлээж хөрөөж өгөө тэгээ хүлээж авдаг. Тэгээ бас найз залуу олонгод амир юмыг ингээд амир юугаар хардаг. Айгуу тийм зөвөө логикоор хардаг. Тэгээ ингээ янгоо за одоо хоёулаа ингээ гээд баг ингээ сэтгэл зүйч байхгүй яг надад амир тусалдаг байсан болохоор тэр амир нөлөөтэй байсан баха. Тэгэж яриад тэгэж ингээд нилээ ингээд нэг 6 сар. Гэхдээ тэр нь хугацаа нилээ 6 сармаар 4 сар 5 сар ч юм уу. Тэр хавцаа гэхдээ айгуу ингээ 6 удаа ч илүү очоод тэгээд яг нөгөө дөрөвдгөөс нь дүүтэг надад ийм өгч ихсэн. Тэгээ хоёулаа ингээд имгүүгээр имжлэхэд үзье гэж явж хагаад за одоо илэр нэмтээ явтан зөв юм байна гэд имээ би олонгууд сар гаруй уусан. Тэгээд нэг юм аваа гайгүй болоо. Тэгээ ер нь арай гайгүй ингээд амьдралыг арай өөрөө харж мордог болоод мэдэгддэг болсон. Гэтэ нэг хаяа тэр нь гарч ирэх гээд байдаг. Хаяа бол бүр яг ингээд нэг яа за би нөгөө төргөө очих гээд нөгөө юм уухгүй төлөө даана урагшаа гэж үгээд дотор амир тэгээд нэг өөрийгөө чон контролдох гээд үздэг болсон гэх юм уу? Угаасаа нэг сешн амар уддаг баг тий. Тий, ерөнхийдөө бол сэтгэл засал эмчилгээ маань нэг удаагийн одоо курс маань 10-аас 14 удаагийн оролт байдаг. Нэг одоо 2 уулзлын хоорондох зай нь 7-аас 14 хоног байдаг бахна. Ер нь л асуудал нь гайгүй байх юм бол 14 хоногтой нэг удаа нэлээд бас ярилцах шаардлага байх юм бол 7 хоногтой нэг удаа уулзаж ярилцдаг. Гэхдээ сэтгэл засал эмчилгээ маань сэтгцийн асуудалтай юм уу сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай бүх хүн дээр хийгддэггүй. Ерөнхийдөө бол стресс хуримтлагдсан одоо Данагийн түрүү ярьсан шиг бага наснаас ингээ хуримтлагдсан байсан стрессүүдээс маань үүдсэн сэтгэл санааны хямралын үед сэтгэл засал эмчилгээ илүү үр дүнтэй. Хоёулаа ингээд хуримтлуулсан байсан өөрөө ч бараг марцсан байсан асуудлууд байх нь шүү дээ. Тэр асуудлуудыг чинь хоёулаа гаргаж ирж илрүүлж стрессийг нь тайлахгүй бол дан ганц иймийн эмчилгээгээр бол үр дүн бас тааруу байдаг байна. Сэтгэл санаа хүртэл тайвширж байгаа тэр мэдрэмжийг бас авах хэрэгтэй байх нь. Тийм. Ерөнхийдөө далд стрессийг тайлгаал хэрэгтэй. Тэр зорилготой л эмчилгээ байх юм л да сэтгэл зүйн маань. Стресс гэдэг нэг зөвүү юм байна тий. Ерөнхийдөө тийм. Бүх юмныг яаж идэг. Тий. Тэгээд ерөнхийдөө эмийн эмчилгээ хэрэгэлсэн гэж байна тий. Ер нь сэтгэл хөдлөлийг зохицуулах эмийн эмчилгээнүүд маань хөвчлэн дунджаар нэг 5-аас 6 сар үргэлж ирэх хандлагатай байдаг. Тэр хоёлаа 1 сарын сарл хэрэгэлсэн байх нь тий. Гэхдээ засагдцсан. Би дахиад хажаагүй маань. Одоо ер нь гайгүй болсон юм шүү гээд нөгөө нэг монголчууд чинь нэг им уугаал 10 ширхгийг аваад нэг уугаал тийм нийтлэг монгол зан. Тийм монгол зангаараа яаж монголоо алдах вэ? Тэгээ харин за ер нь гайгүй юм шиг байна. Тэгээ би ер нь ингээд доторх ер нь хүчээ ер нь олоод авчих шиг боллоо гэж бодоол тэгээд орхицсан шүү дээ. Уул нэрээрээ гэсэн юм а тэгээд тэр чигтээ морьцсон. Тийм ерөнхийдөө л одоо тэр нэг сэтгэл хөдлөлийг зохицуулдаг юмнууд гэдэг нь шүү дээ. Хүний сэтгэл хөдлөлийг ер нь тархинд байдаг нейротрансмиттерүүд гэдэг бодис байдаг бахна шүү дээ. Тэр бодисууд маань сэтгэлийн хөдөлгөөний одоо гутрал, хөөрөл, нойр хөдлийн үед бодисуудын маань зохицуулга нь алдагдсан. Зарим нэг бодисын маань хэмжээ багассан байдаг бахна. Тэгэхээр тэр юмнууд маань бодисыг нь одоо багтсныг нь ихсэгдэг ихссэн байгааг нь багасгадаг ерөнхийдөө бүр тархины бичил бодисын солилцоонд очиж нөлөөлдөг юмнууд байгаа. Тэгэхээр ер нь тэр тархины бичил бодисын солилцоо маань хэвийн одоо бүрэн хэвийн болтлоо 5-6 сар зарцуулдаг байх нь шүү дээ. Тэгэхээр хэрвээ сэтгэл зүйн эмчилгээ эхэлсэн бол ер нь бол дуустал нь явсан ашигтай байдаг шүү. Үнэтэй байдаг шүү. Одоо эмийн эмч тандаад эмийн эмчилгээ авч байгаа хүмүүс бас цөөхөн байгаа шүү дээ. Тэр нь эмийн эмчилгээ авах хэрэгтэй, эмийн эмчилгээ авах хэрэгтэй. Хэрвээ авахгүй бол яах вэ? Ерөнхийдөө бол сэтгэл гутрал гэж хэдүүлээ ярьж байгаа. Сэтгэл гутрал маань бас дотроо 3 төрөл байдаг ахна шүү дээ. Нэгдүгээрт нь одоо сэтгэл гутрал гээл одоо хүн амын дунд яригддаг. Гэхдээ яг ингээ мэрэгжлийн зүгээс үзэхэд амьдрал нь одоо хүснээр нэг зүйл болоогүй ажил амьдрал нь бүтлгүйцэн тохиолдолд түр хугацаагаар сэтгэл
гуних одоо шинж илэрсэн тохиолдлыг хүмүүс маань ер нь заримдаа сэтгэл гутрал гэж давуулж үнэлэх гээд байдаг бахна шүү дээ. Тэр сэтгэл одоо мэдээж ажилласаа гинт халагдах ч юм уу тий хайртай дотны хүнээ алдах ч юм уу тэр тохиолдолд бол сэтгэл гуниглах мэдрэмж бол хүн болгон төрнө. Тэр бол хэвийн сэтгэл хөдлөл ахна шүү дээ. Тэр сэтгэл хөдлөлийн үед бол эмийн эмчилгээ шаардлагагүй зөвхөн сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Хоёр дахь нэг шинж нь бол одоо даана шиг багасаа одоо сэтгэл санааны одоо юм далд хямрал байжгаад ер нь бол архаг стрессийн суурин дээр үссэн сэтгэл готрол байдаг байна. Энэ бол ерөнхийд бол нийтлэг тохиолддог асуудал байх нь. Энэ үед бол сэтгэл заслаа эмийн эмчилгээтэйг хавсардаг. Тэгэхээр дараагийн яг бүлэг сэтгэл готрол нь бол нөгөө гүнзгий сэтгэл готрол. Яг сэтгэл готрол гэсэн одоо онш тавигдахаар эмгэг гэсэн үг байна шүү дээ. Яг олон улсын англиар F32 гэсэн онш тавигдахаар ангилал байгаа. Энэ төрлийн сэтгэл готрол бол ихэвчлэн ямар нэгэн шалтгаангүйгээр маш гүнзгий сэтгэл готрол үүсдэг. Амьдралын, ажлын, гэр бүлийн ямар нэгэн шалтгаан байхгүйгээр гинт үүсгэнэ шүү дээ. Зүгээр яж гад. Тий. Ерөнхийдөө бол энэ маань яг генетикийн шалтгаантай. Угаасаа л одоо төрөлхөөсөө гений маань тэр одоо сэтгэл хөдлөлийг удирддаг тэр бодисыг ялгаруулах гений маань зохицуулах алдагдaltaй гэсэн үг. Тэгэхээр тэр үед бол эмчилгээний хугацаа урт бас дахих одоо эрсдэлтэй байдаг бахна. Гэтэ хүн амын дунд бол ихэвчлэн архаг стрессээр шалтгаалдаг л сэтгэл готрол үүсдэг. Зарим тохиолдолд бол хүн эмгүүгээр даваад гарсан тохиолдлууд байдаг. За ийм дунд ба гүнзгий сэтгэл готрлын үед бол эмийн эмчилгээ шаардлагатай. Хөнгөн үед бол хүн маань хэсэг хугацаанд хямарч байгаад бусдын тусламжтай эсвэл өөрийнхөө сэтгэлийн хүчээр даваад гарчих боломжтой байдаг байна. Тийм. Нэрээ нойргуудл гэснээс нөгөө Томас Эдисон гэрэл бүтээснээс хойш хүн амын дунд нойргуудлын өвчин ер нь хэдэн хувиар гэлээ огцон өссөн гэж аахгүй гэрэл бүтээгдснээс хойш. Гэрэлгүй үед бол яг хэвтэ нөгөө лаага хэмнэл унтраагаад өсөн үсээгүүдээ нойргуудл гэдэг асуудал маш бага байдаг тийм. Амтшиг гэхгүй нэрээ муухай илч. За тэгээд нандаа маань бас өөрийнхөө туулж байгаа нойргуудлын энэ асуудлынхаа талаар яриач. Энэ бүх зүйл Томас Эдисонээс хэлсэн юм. Гэрэл бүтээснээс л боллоо. Одоо ер нь гэдэг шиг. Гэтэ би болохоор ийм байсан юм аа. Нойргуудл болохоор яг хизээс хэлсэн гэдгийг ярих гэхлээр хэлж мэддэг байхгүй. Би жоохон бахтаа угаасаа айгу нойр бахтай. Манай ээж хүртлээр айгу тийм төрүүлээ унтчихаар юм яриа л даа сэрээгээд байдаг. Тэгээд унтахгүй байдаг. Тэгэл ингээ унтчаас ирэхлээр нэг хальт ингээ сэрээ харахаар би унтаагүй л ээждэг гэсэн ингээ ярьдаг байхгүй. Тэгээд би юу амар сандаа тий би юу сандаг байхгүй нөгөө ер нь амар унтах дурггүй. Тэгээ унтахгүй байхлаар надад амар гоё байдаг гэсэн. Тэгсэн чинь том болохоор чинь нөгөө асуудлууд чинь сонирн болоод нөгөө муухай болоод эхэлдэг штэ тий. Тэгээ том болсноос хойш унтахгүй байх чинь гоё биш болоод сүүлдээ бүр толгоомлогоо өдөөд ингээ халж малаад тэгдэг болоод тэгсэн. Тэг яг хамгийн амар яг нойр хөдөл маань бүр амар яг гүндээ ингээд одоо шалан дээрээ унсан үе маань болохоор хятадд сурч явах үе маань ахгүй юу. Тэнд болохоор би нөгөө яадаг гэсэн штэ манай байрны доотор Макдоналдс байдаг. Тэгээ унтаж чадахгүй хөрвөөгөөл энэ рүүмэттэй байдаг гэсэн. Тийм болохоор гэрлээ бас гасаагаал юм хийгээлэж бас болохгүй. Тэгэл гараал явцдаг. Тэгэнгүүтээ Макдоналдс ороод нөгөө тэнцэг орон гэргүй хүмүүстэй цав ингээд өглөөд. Тэгээ сууж идэх гэсэн байхгүй. Яа наавчлаар юм цавсаа. Харин тий нэг хэлэхэд нэрээ гоё жаргалтай л ярьж байгаа шүү дээ. Заавал хэдий зовлон ч гэсэн. Тий жаргалтай юм шиг л ярих хэрэгтэй байгаа гэж. Тэгээд тэгдэг байсан. Тэгээ сүүлдээ нөгөө нэг айгүй их унтахгүй байгаад ангууд шүнжин ингээд яг яа гэм ч бүх хүмүүс ингээ унтцсан. Би ганцаараа байгаа мэдрэмж төрөөд тэгэхээр чинь нэг тийм сонин амар өнгөрсөн баларсан юм бодогдоод нэг илүү одоо овертинк гэж яддаг шүү дээ. Өнгөрсөн тэг юм байн бодоод. Үгүй янз бүрийн юм бодоод хамаг муухай ямар ч юмыг муухайгаар нь бодоод эсвэл муухай дурсамжаа эргээд санаа. Тэгээ босоод ч ямар ч хэрэг байхгүй гэдэг нэг цөхрөлөө хандаа хүрдэн шүү дээ нөгөө. Тэгээ дараагийнх нь одоо амиа оролтоод гэдэг шүү дээ. Яг би даваан дээр нь л ер нь байсан байхгүй. Тэгээ сүүлдээ бүр тэгээд ер нь тэнд чинь нэг үе ингээд амиа оролцчих ер нь амьдрах хэрэг байдаг ч юм уу гэ. Тэгээ би бас тухайн үед нэг философи сонирхоод нэг хилээс талчих юм болоо гэж боддог. Тэгж бодож исэн. Гэтэ үгүй угаасаа л нэг тийм
биохи юм бол тэгсэн нэгдүгээр те хоёрдугаар бас сэтгэл готролтой бас гадаадад байсан болохоор тэгчих юм те. Тийм юм шиг байгаа юм. Тэгээд дараа нь би Монголд ирснийхаа дараа нэг 4-5 сар болчингуудаа Солонгос асахгүй. Тэгсэн чинь корона гараад тэгээд тэнд бас би гацаад жил гарan гацаад тэгээ би нэг ажил хийж хийж чадахгүй магадгүй сэтгэл готролтой байсан болохоор хийж чадхаар хүчтэй байсан биш байж магадгүй л. Тэг хүмүүс чинь тэнд очихоор ажил хийх хэвээр анчаас зөндөө олон залуучууд зөндөө олон залуучууд Солонгост ирэх гээд тагтсан чи ирчээд баг ажил хийх хэвээр гэсэн нэг тиймэрхүү намайг шууд тэгж хэлэхгүй ч гэсэн нэг тиймэрхүү байнгутай амар тий гэмшилтэй санагдал. Тэгэл нойргуудэл тэгэл нөгөө жинхэнэ яг нөгөө suicidal thought гэж байгаа штэ амиа орлох бодол чинь бүр ингээд амар хурдан бүр байнга бодогддог өдөрт баг хэдэж бодогдож байгаа. Тийм болсон. Нэг хоол идчихэл нэг амиа орлохоо бодчихвол за нэг кофе уучаад нэг амиа орлохоо бодчихвол нэг тийм хийж явах хэрэгтэй юм шиг болсон. Тэгээд яг тэндээ хүрээл тэгээд Better Help гэдэг аппликейшн ашигласан гэдэг байна. Тэгээд янз бүрийн аппликейшнүүд зөндөө ашигласан л та. Тэгээд ер нь бол хамгийн эхлээд Солонгос ч юм би Солонгосыг сайн мэдгүй. Тэгээд англи хэлээр угаасаа би бас ер нь бол мэдчихсэн аахгүй гадаад хүн дээр очиод ярихаар ойлголцохгүй байх гэж бодоод. Тэгээд угаасаа сэтгэл Монголд очиж байгаа л болъё гэж бодоод. Тэгээд тэрнийхээ наан ямар арга хэмжээнд авсан бэ гэхээр угаасаа л гуглддаг. Тэгээд подкастаа сонсдог. Нэг psychology speaking enter гэж битчих ч тийм. Тэгээд тэднийг сонсоод тэгэл тэгж байгаа л ер нь тэгэл тассан юм уу эсвэл тэгээд гайг болсон. Гэтэ тэгээ гайгүй болсон ч гэсэн одоо тэгээд юу яадаг. Яг нэг амьдралын нэг том эргэлтүүд гардаг шүү дээ. Сая би нэг ажил хийж байгаа болоод тэгээ нөгөө фриланс болоод тэгэнгүүт фриланс ч бас амар айгүй бас ингээд роллер костер ажил шүү дээ. Тэр мэр чинь ингээд бас нөлөөлөд ер нь нэг тиймэрхүү юм болонгоо жоох юм болонгоо дахиад улам шантраал тэгдэг болсон байлээ. Тэгээ зарим үед болохоор нэг арай ирч хүчтэй болсон үедээ ёо ийм хэн асуудал байсан мэт хийчих штэ гэнгүүт маргааш нь чадахгүй байна. Тийм болчдаг. Тийм болоод байгаа. Тэгээд энэ болохоор яг инсомниа маань миний төрүүлсэн юм уу эсвэл сэтгэл готрол маань төрүүлсэн юм яг альнаасаа үүдсэн гэдэг нь бол айгүй тодорхойгүй байгаа. Нөгөө сэтгэл зүйчдэр очиж болохоор тэгжэж магадгүй. Ямар тач сэтгэл яг ингээд нойргуудад явхлаар өхөл төрж болдог юм байна гэдэг би бас өөр нэг хүний жишээн дээр мэддэг байхгүй. Би тэг урд тахта нойргуудад амар хэцүү ингээд нөгөө чат дээр постлсан чинь надад нэг их холбогдоод би угаасаа нойргуудалтай тэгээд нөгөө тарих мэрх амар халаад ингээд шүн ингээд уг нь урд нь би юм хийгээд айгу онц сурч мөрөд байсан чинь нөгөөдхийгөө чадхаа байлаа толгой өвдөд киноч үзэж чадхаа байлаа бүр амар хэцүү толгой өвдөд тэгээд ингээд тэгсэн чинь тэр их тэгээ бичсэн байхгүй тэгсэн чинь тэр их угаасаа нойргуудахаар невроз чинь ингээ амрахгүй тэгээ халаад байд юм аа тэгээ би ч гэсэн ингээд айгу тийм сайхан амьдралтай хоёр хүүхэдтэй нөхөртэй тэгээд доктор сурч байгаа ч гэлээ тийм мөртлөө би ингээд амиа орлохоор үргэлж бодоод тэгээ хүүхд мөхтэй жижигж зарим үедээ бодоод тэгээ ер нь айгу тисэж байгаа гэд надад хэлжсэн. Тэгээд өөрөө болохоор нэг хүнтэй бас ярьдсан байна л да нэг supporting group гэдэг шиг юмнаас хүн олоод тэгсэн чинь нөгөө хүн нь амиа оролцсон. Нойргуудлын асуудалтай хоорондоо ярьдаг гэж хаад тэгээд тийм болохоор би чиний постыг хараад амар хэцүү асуудал шүү. Арга хэмжээ аваарай гэж хэлэх гээд залгаж байна гэд надад нэг тийм бас нэг cognitive therapy гэж ядчих тийм CBT behavioral therapy-г нэг арга зааж өгсөн. Өглөө заавал тогтмол цагт босчээ. Шөнө ингээ унтахгүйсэн ч хамаагүй. Тэгээд өдөр нь унтахгүйгээр ингээ нойр хязгаарлах sleep restriction гэнэ үү? Тийм арга зааж өгсөн. Бас нэг тархины нөгөө неврозууд ч халаад байвал тийм хөрөгдөг тийм бас ингэж өмсдөг аппарат байдаг гинэ. Тийм юмны линк явуулаад бас тийм юм хэрэглээрэй гэж зааж өгчихсэн. Тэгээ би ер нь инсомниа бол амар асуудал юм байна гэж бодсон. Гэхдээ яг сэтгэл готрол anxiety одоо би санаа зовох юм эмгэгтэй бас байж магадгүй юм шиг юмыг ингээд ихтрүүлж бодд юм чинь. Тэрнээс болж нойргуудад байсан юм уу эсвэл нойргуудснаас болж одоо нөгөө биох юм алдтаа тэгсэн бол тодорхойгүй байна. Одоо нойронд хэрвээ одоо бол гайгүй. Гэтэ нөгөө санаа зовж мохороо ч юм уу сэтгэл савнахаараа унтахгүй эсвэл нэг унтчихсан амар гэмшиж сэрж бэрээ. Үе юм хийж босооч гэдэг. Би тийг сэрээд байгаа сүлүүд гэдэг. Зөв 7 цаг унтан 30 яагаад унтчих вэ? Чи хүмүүс юм хийгээд тахчаад унтгаа болчих гэж бодоод тэгээ сэрчихдээ. Эндээгийн санаж байгаагаар одоо нөгөө ээжтэйгээ хамт унтж хахад нойронд хүрдгүй байсан гэж байна. Тэр ойролцоогоор ер нь хэд орчим настай байсан болоо? Ер нь мэдээ урах цагаас л ер нь айгуу дээр нойрмод байсан. Цэцэрлэгийн насндаа гэсэн 5-6 нас. За танай хэрвээ нууц биш бол танаа одоо гэр бүлийн хүмүүс донд нойр хямардаг хүн байв уу?
нойргуудчихдаг. Чи ерөн санахаар манай ээж бас нэг хямархсан үедээ унтдаг ч юм уу тийм үе бас байсан юм шиг санагдаж байна. Тэгээд манай нөгөө ахын хүүхэд мөхөд бас яг жоохон мөртлөө бас орой амар оройтж унтдаг. Дээрцэрдэг тийм бас байгаа даа. Тэгээд тэр нь болохоор одоо болохоор нөгөө тоглоом тоглол өглөөсөө тийм хэм тараацсан байж идэг. Тэр нь болохоор биднэрт нэг cute санагч хөөрхөн санагдаж байгаа юм нэ. Би бас саяхнаас ерөн жоохон танаа зовоод нэг юм болчих тийгэж. Одоо хоёлаа ингээ эргээ санахад дунд ангитай ер нь юмд хэр санаа зовдөг хүүхэд байв. Гүү санаа зовдөг байсан байхаа. Ер нь тэгээд онц сурах юмстай гэж боддог, онц сурдаг. Тэгээд тий ер нь бол нэлээд санаа зовдөг байсан тийм. Хүний сэтгэл санааны байдал яг үгээр илэрхийлэхээс илүү биеийн хэл маань илүү их мэдээлэл өгдөг бахна. Одоо хүний сэтгэл зүйн байдлыг 100% гэд үзэх юм бол сэтгэл зүйн байдлын мэдээлэл маань 7% нь үгийн хэлэмж өгдөг бахна шүү дээ. Одоо ингээ ярьж байгаа би тэг гэж ярьдаг нь 7% мэдээлэл өгдөг. Үлдсэн 93% нь биеийн хэлэмжээс гадаад төрөх, нүдний харц, дууны өнгө гэд маш олон зүйлээс ерөнхийдөө л мэдээлэл авдаг бахна шүү дээ. Одоо ингэ сэтгэл засалч эмчнэр маань хүнийг ингээл хаалгаар ороод ирэхдээ л ер нь бол үнэлэлт дүгнэлт эхэлсэн байдаг бахна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо хідүүлээ ингээд Нандагийн маань хувьд өнгөрсөн үеийн нойргуудлаа ярьж байна тийм ээ. Одоо ингээд Нандагийнхаа ярьсан зүйлээс дүгнэхэд бас мэдээлэл маань бас 100% биш ахна шүү дээ. Дүгнэхэд магадгүй таамаглахад ерөнхийдөө л архаг нойргуудалтай байсан бах нь байна. Архаг нойргуудал гэдэг маань ер нь төрөлхөөсөө л хүн маань нойрны хэрэгцээ багттай. Ер нь багасаа л одоо нойргууддаг байсан бах нь шүү дээ. Хэдэн жилээс хэдэн 10 жил үргэлжлэх хандлагатай. Ерөнхийдөө нойр маань бол хүний бид маш их хэрэгтэй. Насан турш хүн маань 6-аас 8 цагийг гүн нойрсож унтаад маргааш өглөө нь айгүй сайхан биеийн амарсан, тархин амарсан босох ёстой. Ингэж байгаа тохиолдолд хэвийн нойр гэж үздэг нь шүү дээ. За Нандаа маань ерөнхийдөө нэлээд хэдэн жил нойр тааруу явцсан. Өдөржингөө тарих маань одоо хичээлийн, амьдралын, ажлын гэл ачаалал аваад ядарсан байх нь шүү дээ. Ядарсан тарих маань шөнө 6-аас 8 цаг унтах ёстой. Гэхдээ унтаж чадахгүй, тарих амраагүй байдаг. Тэгтэл маргаашийн өдрийн ачаалал ахаал тархин дээр хүрээд ирэх нь шүү дээ. Энэ байдал ингээд энэ цикл маань нэлээд хэдэн жил үргэлжлээд ирэхээр мэдрэлийн ядаргаа болдог байна. Мэдрэлийн ядаргаа гэдэг маань ер нь л тархи маань ядарчаад байна гэсэн үг. Одоо хэдүүлээ ингээд гинт дасгал хийдэг юм уу эсвэл гинт хүнд юм өргөхөөр маргааш нь булчин өвдсөн байдаг штэ. Тэр өвдсөн булчинтай байхдаа дээрэс нэмээд дасгал хийхээр яах вэ? Илүү их өвдөнө. Тэрэндээ яг адилхан ерөөхдөө л мэдрэлийн архаг ядаргаанд орсон байсан байна. Хоёлаа нойргуудал мэдрэлийн ядаргаа гэдэг нь зөвхөн ядар сулдах шинжийг хэлдэггүй. Ядар сулдна, ирч хүчгүй болно, сэтгэл хөнгөн гунах шинж илэрдэг бахна шүү дээ. Гутралтай төстэй. Гэхдээ сэтгэл гутралын шинж байна. Нөгөө сэтгэл гутрах өвчнөөс нэг магадгүй 30% нь илэрх юм шүү дээ. Тэр үедээ итэх сонирхолгүй болно, өөрийгөө голох мэдрэмж бас төрж болно. Дээрэс нь сэтгэл төгшөмтгий болдог. Сая хэлж дээ те. Жижигхэн зүйл байсан ч хэтрүүлээ санаа зовдөг. Магадгүй санаа зовх шаардлагагүй юм байсан ч урдаас яана тэгчүүдээ, яана ингэчгүүдээ гэд эрсдэлтэй муу талыг нь төрүүлж харах гэдэг болдог бахан. Дээрэс нь мэдрэлийн ядаргааны үед түрүүний ярьсан шиг биеийн талын нэлээд хэдэн цавирууд гарна. Толгой өвддөг, толгой дүүрж өвддөг, халуун оргидог, чих шуугдаг гэд маш олон төрлийн цавирууд гарна. Зарим үед бас зүрхээр үе ямар нэгэн шалтгаангүйгээр хатгуулах, эсвэл зүрх бас ямар нэгэн шалтгаангүйгээр дэлсэх тийм шинжүүд илэрдэг бахан. Тэгээд мэдрэлийн ядаргаа маань эргүүлээд нойргуудлаа үүсгдэг. Ерөнхийдөө бол нойргуудл мэдрэлийн ядаргааг үүсгэн, мэдрэлийн ядаргаа нойргуудлаа үүсгэн. Энэ циклд орчдөг бахан шүү дээ. Тэгэхээр мэдрэлийн ядаргаатай үед чинь тархи маань угаасаа ядарсан байдаг. Гаднаас одоо шин зүйл хүлээж авахдаа тааруу. Ерөнхийдөө бол цочромдгой, юмнаас төвөгшөмдгөө,
болох нь биш үү? Юмнаас ингээл аль болохоор зайлсхийх гээл гэдэг болох нь. Миний зүгээс бол ерөнхийдөө л нойргуудлаас үүсэн мэдрэлийн ядаргааны үед байсан тэр сэтгэл гутрах хөнгөн шинж маань магадгүй цаашлаад сэтгэл хөнгөн гутрах эмгэг рүү шилжсэн байх магадлалтай байна. Тэр үед ойл гэхдээ хоёлаа эмчэд бол хандаагүй. Гэхдээ эмчэд хандаагүй, им уугаагүй, сэтгэл зүйчэд хандаагүй. Гэхдээ өөрөө даваад гарцсан. Тийм ээ. Тэгэхээр бол хөнгөн сэтгэл гутралаас магадлалтай байх нь шүү дээ. Дунд юм уу гүнзгий үед бол зайлшгүй эмэл уухгүй бол улам цаашлах хандлагатай. Тийм. Тэгэхээр өөрөө даваад гарсан гэдэг маань стрессийн шалтгаантай хөнгөн сэтгэл готрол үүссэн байх нэ. Тийм. Одоо ер нь нойргуудл залуу хүмүүст хэрэг байдаг юм бол би бол одоо миний эргэн тойрны эмээнэр ингээд зарим нойргуудчаад намайг эм олж өгмөг гэдэг байгаа байхгүй. Тэгээд төөрхөд тэр настай хүн л дээ. Тэгээд энэ ер нь би одоо нандаа найзаагаа би өөрөө болохоор нойргуудлаас жоохон хол хүн байхгүй юу? Нойргуултай гэлтэй. Би болохоор амар нойртой талтай. Залуу хүмүүст ер нь хэдэн наснаас эхэлж нойргуудл үүсдэг юм бол? Нойргуудл бол ер нь нас хамаарахгүй. Тий. Одоо нейровитч тохиолдож болно. Тийм цэцэрлэгийн нас, нандаш хүн цэцэрлэгийн насандаж тохиолдож болно. Өсвөр нас, эдэр нас, магадгүй одоо өндөр насанд ч тохиолдож болно. Нойргуудл гэхдээ нойргуудл маань бас л дотор их олон янз ахна шүү дээ. Нойргуудад байгаа ч гэсэн шалтгаан нь өөр, эмчилгээ нь өөр байдаг бахан. Ер нь бол ингээд яг эд насны ингээд хөдөлмөрлөж байгаа залуучуудад ихэвчлэн стрессийн шалтгаантай нойргуудл илүү их тохиолддог байх нь. Харин одоо хижээл насны эсвэл өндөр настай хүмүүст маань биеийн одоо архаг суур өвчнөдөө холбоотойгоор үүссэн органик шалтгаантай нойргуудлууд илүү нийтлэг тохиолддог. Одоо жишээлх юм бол артерийн даралт ихсэх өвчин, зүрхний ямар нэгэн эмгэгтэй, илэгний ямар нэгэн асуудалтай, дээрээс нь цусны сахар ихсэх өвчтэй хүмүүст маань тэр эмгэгийн дагалдах нэг шинж болж нойргуудл үүсдэг байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн нойрны эмээр бол одоо ер нь нэг өвчин намдах байдалтай л эмчилгээ болно. Тэгэхээр бол яг мэрэгжлийн эмчтэй болно үзүүлээд бие махбодын зовироч эмчлүүлээд нойргуудлаач давхар эмчлүүлэх илүү хэрэгтэй байдаг бахна шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө асуугаад байгаа эмээнэртээ хоёлаа тэр зөвлөх шүү дээ. Таамны эмчэд хандвал яасан бэ гэж зөвлөвөл илүү үр дүнтэй байх нь байна. Би түрүүнээр хотлоо арчлаа. Би ер нь багасаа л маш их нойртой хөвгтэйсэн. Тэгээ ер нь хэтрүүлж унтна үхээс ер нь багтаалж унтдаг. Тэгээд нэрээ сүүлийн үед хүүхд гаргаснаас хойш миний сэтгэл санаа ингэж жоохон өөр болсон юм шиг байлээ. Маргааш нь ингээд чухал ажилдаа ямар нэг юм маш чухал ажил л байвал миний нойр өрөхгүй. Тэгээ маргааш нөгөө чухал ажил маань болдог би ингээд яг зомби ирж байгаа байхгүй ерөөсөө шүн унтаагүй. Гэтэл би ч нөгөө төрлөхөөсөө маш их олон баг 10 цаг унтчих миний нойр хандаг ч юм уу хайшаа ч юм. Тийм хүн чинь ингээд сүүлийн үед яг надад ажиглагдаад байгаа. Чухал ажилдаа маргааш нь тэгээд 10 цаг унтаагүй маш их нойрны хэрэгцээтэй хүн чинь тэгэхээр бусад хүмүүсээс илүү бүр ингээд ятраад тэрнээсээ болоод тэгээд ажил амьдралд маань жоохон сөргөөр нөлөөлөх гээд байгаа. Энэ ихтэй тэгээд чухал ажил дууслаа оройн сайхан унтна. Энэ юу вэ гэж. Ерөнхийдөө бол стрессийн шалтгаантай л нойргуудлын шинж байна. Тий. Нойргуудах эмгэг бол биш байхна. Нойргуудах эмгэг бол сэтгэл одоо санаа зовох ажилтай байсан, ажилгүй байсан өдөр болгон л ер нь бол нойр ханамжтай сайхан байхгүй л гэсэн үг. Тий. Ерөнхийдөө бол жоохон төгшөмдгий байх магадaltaй хоёлаа. Ер нь төрлөхөөсөө ер нь жахан хүүхд төрөөслөөс хойш тийм болцсон. Би өмнө ерөөсөө тэгдэг байсан. Юм л Томас Эдисоны хүүхдийн буруу. Үгүй нэрээ хүүхд төрөөснөөс хойш хүний ингэ сэтгэл зүй өөр болт юм уу? Санаа зовтгой болох ч юм уу? Тийм одоо жишээ нь би нойргууд заримдаа уучраад эсвэл зүгээр л надтай нэг уучрахтай болчихсон юм байна. Хүүхдээ хамаарлаггүйгээр. Одоо хүүхдийн хитэн настай байлээ? 2 настай. 2 настай. Хагас 2 сар. Шөндөө хэр сэрж байгаа. Манай хүүхдөө? Би юу? Хүүхэд? Хүүхэд яхаа гайгүй нэг 3 моров сэрнэ. Тий. Одоо бол 3 өмнө бол амар штэ 8 9 10. Шинэ бол угаасаа унтдаг. Жоох мөн. Ерөнхийдөө бол төрсний дараах
бас мэдрэлийн ядаргаа гэдээ бас байгаа л та. Тий. Яа нөөжлөөр. Ерөнхийдөө бол бодож ирсэн юм байна гараад ирсэн. яг ингээд хүүхдтэй олно гэдэг бол хүний амьдралын бараг хамгийн аз жаргалтай мөч байхаа нь шүү. Өөрөөсөө ингээд өөртөөгөө адилхан хөөхөн бяцхан хүүхд гараад ирнэ гэдэг бол хөөхөн. Гэхдээ ээжэд ч тэр аавд ч тэр сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд бол нэлээд одоо өөрчлөлтүүд үүсгэх магадлалтай байдаг байна шүү дээ. Тий. Одоо ээжтнийх юм бол жирэмсэн байгаа үед бол дааврын зохицуулга маань тэр чигээрээ жирэмсэн биш үегээ бодвол нэлээд өөрчлөгдсөн байдаг бахан байна. Цусны эргэлт маань 2 дахин нэмэгдсэн байдаг бахан байна. Хоёулангийнх нь идэж байгаа хоол хүнс чим дижэл юм байцаа бас нөгөө жижигхэн бэбидээ бас хүртээх зарцуулна. Одоо тийм иддэг байхгүй юу? Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол ээжийн бие физиологи сэтгэл санаад бол ачаалал бүх хандлагатай. Тий. Тэгвэл би одоо юм л бол хүүхд гаргаснаас хойш ингэдэг болсон маань гэж ярьдаг маань үнэн болж таарах юм. Тий, ерөнхийдөө тий. Гэхдээ энэ байдал бол хэсэг хугацаа одоо хүүхд маань нэлээд бие дагаад одоо хөхнөөсөө гараад ирэхээр энэ байдал маань бол засагдчихна. Энэ бол тий урдгшгэ байна. Энэ бол эмгэг биш байх нь. Төрсний дараах баг зэргийн л одоо хямрал явагдаад байна л гэсэн. Гэхдээ бол онш тавигдаал, эмчилгээ заавал зөвлөгдөөл ингээд явдаг өвчин бол биш байх нь шүү дээ. Ер нь бол төрсөн эмэгтэйчүүдийн бараг 80% нь төрсний дараах сэтгэл санааны хямрал тохиолдох магадлалтай гэж үздэг. Гэхдээ хүн түмнөөсөө бас шалтгаалаад янз бүр ихэнх эмэгтэйчүүд маань өөрөө л даваад гарах тийм чадaltaй байдаг бахнэ. Энэ нэг ном уншижсэн чинь нөгөө эмэгтэй хүн жирэмсэн болно шүү дээ. Тэгэнгүүт нэгээ бүх анхаарал эмэгтэй хүн дээр төвлөрдөг гинэ. Тэгээ хүүхд гараад ирчингүүд ээж хаягдаа шууд хүүхд болоод ирчдэг. Тэнгүүт яг тэр шилжилт эмэгтэй хүнд амар хүн дээр нөлөөлдөг гэдээ уншижсэн. Тэр үнний ортой болоо ч гэх шиг. Ерөнхийдөө бол яг хүн хүний л онцлог баг. Ер нь яг ингээд хүүхд гараад ирсний дараа бол ээж бол баг өөртөө анхаарыч гэж баг ер нь бодохгүй. Хүүхдтэй л тийм бодно. Хүүхдтэй л анхаарлаа хандуулна. Тий. Тэгэхээр ч мөр амар том амьдралын өөрчлөлт. Тийм, маш том амьдралын өөрчлөлт. Стресстэй ч юм байна. Стресс бол гэхдээ хүний амьдрал тохиолддог энгийн зүйл байхгүй юу тий? Стресс бол сэтгцийн өөрчлөлт биш. Одоо эмчилгээтэй заавал эмчилгээ шаардлагатахаар бас асуудал биш байх нь шүү дээ. Ер нь бол хүн амьтан ургамал гээд амьд бүх зүйлдэл өдөр тутам их бага хэмжээгээр ямар нэгэн стресс тохиолдчихл байна. Тийм сэтгэл санаа доктортой байгаа үед л тэрийг даваал гарна. Сэтгэл готрол гэдэг чинь одоо хөнгөн хүнд эмгэг гэд байгаа штэ. Тэгвэл тэр яг гүнзгий эмгэгийн ер нь хүн болгон мэдэрч өнгөрдөг үгүй юу? Гүнзгий эмгэг бол ерөнхийдөө бол ихэвчлэн онш тавигдахаар хэмжээнд байна. Тэгээд түрүүн хэдэл ярьсан нөгөө генетикийн шалтгаантай. Генийн зохицуулга нь ер нь төрхөөсөө л арай өөр байх нь шүү дээ. Одоо сэтгэл готролтой ер нь холбоотой нейротрансмиттер нь серотонин гэдэг нейротрансмиттер байгаа. Тэр серотониныг одоо зохицуулдаг ген маань төрөлхөөсөө одоо тий зохицуулга нь арай өөр. Серотонин одоо төрөлхөөсөө л магадгүй бага хэмжээгээр ялгардаг ч юм уу тийм үндсэн дээр хүмүүс маань гүнзгий сэтгэл готролд орно. Тэр бол онш тавигдахаар хэмжээнд гэсэн үг байна шүү дээ. Хүн болгон гүнзгий сэтгэл готролд бол орохгүй. Тий. Би амьдралдаа нэг удаа ч юм уу заавал орж ирсэн байх. Хөнгөн хэлбэр Өөрлөг байж болох. Хөнгөн одоо тийм сэтгэл гуниглах, сэтгэл гутрлын хөнгөн шинжинд бол орж үтсэн байх бол магадлалтай. Гэтэл бол Монголын хэмжээнд л атгаар тийм судалгаа байхгүй л байгаа л да тий. Энэ нойргуудлаас болж ер нь яг сэтгэл готрлоос болж ч гэсэн шууд ингээд нэг тийм физиологийн шалтгаанаар өгөхгүй л дээ. Тэгээ нойргуудлаас болж ер нь хүн өгдөг юм уу гэж хүмүүс асуугаад байдаг хгүй. Тэгээ би болохоор ингээд өгсөн хүнийг мэдчихэж байгаа болохоор гэтээ тэр нь болохоор бас нэг мэдрэлийн ядаргаа архаг гэв үү те эсвэл бүр сэтгэл готрол руугаа ингээд гулсаж орж иж тэгж амаа эйгүүдэх ч юм уу те өөрийгөө хорлох тийм юм руу хүрт юм болов эсвэл нэг анхдагчлалын нойргуудл байдгүй эсвэл ингэж юм. Ерөнхийдөө бол яг одоо дан ганц нойргуудл эхлээд ганцхан нойргуудл хань сэтгэл зүйн асуудлууд дундаас ганцхан нойргуудл байгаа үед ер нь бол хүний сэтгэл зүйн тасан зохицох чадвар бол хэвийн хадгалагдаж байдаг хөвчлэн. Тэгэхээр хэвийн хадгалагдаж байгаа үед бол нойргуудалтай ч гэсэн хэвийн ажиллаа хийгээд хэвийн амьдраад явах боломжтой.
Гэхдээ нойргуудлал маань ерөнхийдөө бол бие махбодын эмгэг, дээрэс нь сэтгэл зүйн хямралуудын бол гол үндс нь байдаг байна шүү дээ. Түрүү хэдүүлээ ярьсан шиг нойргуудлаасаа мэдрэлийн ядаргаа үүслээ, мэдрэлийн ядаргаагаасаа гутрал үүслээ, гутралаасаа магадгүй өөргөө гэмтэх бодол санаа төрж үйлдэл хийдэг. Түүнээс ш дан ганц нойргуудлалтай байж байгаа тийм үйлдэл хийх нь бол ховор шүү. Тий. Магадгүй нойргуудлал маань одоо сэтгцийн үндсэн асуудлуудтай бас авсарсан байх тохиолдолтой байдаг. Одоо нөгөө сэтгцийн үндсэн асуудал гэдгүүд нь нөгөө бидний мэддэг солиорох шинжээр тий. Солиорлын шинжээр илэрдэг. Эмгэгүүдийн бас үед хийгдэх магадлалтай. Солиорсон ер нь хараа шууд таньж болох уу? Ер нь бол болно. Тий. Ерөнхийдөө бол сэтгэлзийн асуудал болгон түрүү хэлсэнтэй хүний гадаад төрх нь уул мөр үлдээсэн байдаг бахна шүү дээ. Өнгөрсөнд үлдсэн ч гэсэн уул мөр нь байгаа юм байна. Ямар хэцүү юм шүү дээ. Ерөнхийдөө яг хүн болгоны харц өөр. Сэтгцийн хэмжнэр бол тэгэл хүний харцыг бол их хардаг байна. Тий. Ерөнхийдөө бол яг одоо солиорох эмгэгтэй хүмүүсийн харц бол арай л өөр болцсон байдаг. Тий. Ерөнхийдөө бол ингээл үзүүлэх гээл ер нь хүлээгээ сууж байгаа хүмүүс за ерөнхийдөө ийм асуудалтай хүн байх шиг байна. Энэ хүн бол ийм асуудалтай байх шиг байна гэдэг дүгнэлтийг бол ерөнхийдөө хийцэн байдаг байна. Гэхдээ бас мэдээж бас туршлах хэрэгтэй. Одоо манай зөвлөх зэрэгтэй 20-30 жил сэтгцийн одоо яг эмчээрээ сэтгэл засалч хэмжээр ажилласан эмчнэр бол бүр маш мундаг байдаг. Тийм байдаг та. Яа нэ миний харц ингээд зурган дээр ингээд жоохон талмаарсан юм шиг гараад идэв. Би бүр тэрэндээ санаа зовлоо ч та. Яг юуны нөгөө нэг шиш нь үлдчихэж байгаа. Зүгээр амар Хоос хараад юм хөлдөө гэсэн. Гэтэ хүн өөрөө хичээгээ тэр харцаа зарч чадахгүй бах те нөгөө өөрийнх нь л өнгөрсөн түүхийн юу баримт болохоор. Ерөнхийдөө ерөнхийдөө тийм яг одоо ингээд тэр өнгөрсний одоо асуудлууд яг ингээ харцанд үлдчихин гэхээсээ илүү гадаад төрхөнд илүү байдаг. Би явж байгаа байдал, гарын хөдөлгөөн, тэр үг одоо үгийн сонголт гэд тэр зүйлүүд нь байдаг. Нүдний харц бол яг одоогийн хэдүүл ингээ хөдөлгөж Амар би анхаарал хэлсэн шүү дээ. Болохоор ямар кейстэй? За миний кейс болохоор сэтгэл гутралын кейс. Тэгээ бас амиа хорлолттой холбоотой. Би нэг амиа хорлох оролдлого хийж исэн. Гэхдээ яг хүмүүст бас мэдээж сэтэл болохгүй үднэс би бас хэрхий яаж гих мэт зүйлээ бас ярихгүй. Өөртөө яг төрсэн тэр мэдрэмжээ бас хуваалцъя. Ер нь маш их хүмүүс юм амиа хорлох бодолтой байд юм байна. Бараг тэ ингээд бараг таарч үтсэн хүн болгон амиа хорлох оролдлого хийж үтсэн ч байгаа ч юм шиг ингэж надад санагддаг байхгүй юу? Тийм болохоор би гол нь энэ хүмүүсийг те яг тантай адилхан хүмүүс ингээ маш их байгаа шүү. Тэгээд даван туулж бас болдгоо шүү гэдгийг бас ойлгох гад бас байгаамаа. Тэгээд миний түүх болохоор энэ жоохон хөгжилгүй гэдэг шиг. Нэг мэдсэн чинь би ингээд нэг юм намагт яг хоёр хөлөөрөө шигдсэн байсан байхгүй юу? Ингээд өвдгөө хүрсэн юм намагт. Тэгээд тэр нь хаанаа тодорхойгүй. Манай гариг юм уу, өөр гариг юм уу мэдэхгүй ингээд нэг намагт л би ерөөсөө ингээд шигдсэн. Хөлөө ингээ харвас хөдлөж чадхааргүй. Уус тэр нь тодорхой. Тийм байдалтай байсан. Энэ бол миний мэдрэмж. Бодит амьдрал дээр би ямар байсан гэхэлэр нөгөө том амтай шүттэй хүн чинь ингээл инээгээл те төрөлхийн жоохон юм инээдхий цоглог хүн яг ингээ зөв зөвхөн хүн байсан. Одоо энийгээ би өнгөт амьдрал гэд нэрлэчихэ л та. Нөгөө ялахын тулд намгийн амьдрал өнгөт амьдрал. Өнгөт амьдрал маань уган жинхэнэ амьдрал те. Гэтэл миний дотор яг ингээ байран солигдсон байсан. Миний жинхэнэ амьдрал би ер нь те тэр өнгөт амьдрал бол их зүү зэрэглээ шиг юу ч хийж исэн. Тэг ямар ч ихгүй би чинь баг телевизд ажиллаж байлуу та. Ингээл ажил хийгээл явж исэн ч гэсэн тэр ерөөсөө ингээ бодтой биш юм шиг. Би тэгэл одоо тэг хайрлж дурлах ч юм уу гоё юм болно. Буцаал нөгөө намагтаа. Юу ч болсон буцаал найс нөхдөөгөө шоудна. Бараг шоудж явахдаа ингээ намгийн дотор байж идэг. Тэгээд намагт одоо яг бодит амьдрал дээр хүн ихэр удаж чадах уу 24 цаг уу 3 өдрөө мэдэхгүй. Миний энэ болохоор ингээд яг житэн жилээрээ үргэлжилсэн байхгүй юу. Тэгээд
жоохон бүүдгэрээс намайг маань сүултээ ингээ харанхуй болж эхэлсэн. Улам харанхуй. Хэрвээ тэр ингээ хав харанхуй болчвол би юу ч харахгүй хав харанхуйд ингээ байвал өснөөс ялгаагүй зү тэ үхэл ер нь тийм л байдаг бах бодвол тэ. Тэгээд яг ийм байдалтай байгаад миний намайг яг ганц аварч чадах зүйл уг нь миний дотор байсан л да. Энийг л олчвол би ингээ аврагчих юм шиг. Тэрний үг гэхэлэр нэг жинхэнэ хайртай учраас би аврагчих юм шиг. Эсвэл нөгөө болоод байгаа өнгөт ертөнцид нөгөө зүуднээс маань хин нэгэн хүн намайг ингээ харчвал хүүе чи намайг тийм утцсан юм уу? Яана би чамайг аврыг гараа те одоо хоёул эхнээс нь тэгвэл юу хийх үү ингээд гээд те намайг ингээ харчвал гэл би бүр амар баярлах га тэр нь бүр хинч байсан хамаагүй. Натаа хантай намайг ойлгох хүн хэрэгтэйсэн байгаа байхгүй. Ийг намагт байгааг юм. Тэгээд уг нь ээж мэж минь надад хайртай ингээ те байгаа л та. Гэхдээ л энд ээж мэж юусаа хамаахгүй. Намайг харахгүй тэр намгийн ертөнцид байгааг тэгэхээр нэг маш ганцаардлаас тэнд байгаад байгаа. Ганцаархнаа тэр намагт байгаа шүү дээ. Тэгэхээр чи ганцаардлаггүй яах вэ? Тэгээд дараагийн нэг аврах зүйл нь болохоор магадгүй мөнгө санхүү байсан баг. Энэ сэтгэл хөдлөл маань ер нь одоо эргээ ботход ингээ ажил хийгээл идэг нэг байрны түрээсээ төлж чадахгүй тэгээл ингээл амар нөгөө өнгөт ертөнцтэй тийм амьдарч ирсэн тийм бас холбоотой. Тийм. Тэгээд ерөөсөл сүулдэ гэрэл маань унтраал хамгийн сүүлийн тэр амиа орлох оролдлого нандаа юу өргсөн гэхээр би жирэмсэн болцсон. Тэгээд жирэмсэн болол гэрэл таг унтарсан ерөөсөө. Шууд хав харанхуй нөгөө нэг бод амьдрал маань тийм болцсон. Яагаад гэвэл би чинь өөрийгөө ч авч чадахгүй. Гэхдээ яг одоо тэр өнгөт амьдрал дээр болохоор зүгээр хоёр хос хүүхэдтэй болж байгаа байхгүй юу? Гэтэл надад яг тэгж мэдрэгдэжсэн. Тэгээд би яг тэр оролдлогыг хийжсэн. Яг нэлээд ноцтой оролдлого байсан л да. Гэхдээ азар тэгээд тэр нь бүтлгүүцсэн. Тэгээд үүний дараа юу болсон гэхээр тухайн үед одоо би өөрийгөө одоогоос 10 жилийн өмнөх явдал байхгүй юу? Өөрийгөө ер нь ингээ амьдралыг мэддэг болцсон те. Ерөөсөө л одоо том болцсон, бүгдийг ойлгоцсон, хайрлж дурлж үзлээ, гунж хутарч үзлээ, тэгээ баяж зүслээ, баг ядавч үзлээ ухааны юм ярих гал нөгөө баян яг хичээсэн. Яг тэгээ ботцсон байсан байхгүй өөрийгөө тухайн үедээ. Тэгсэн чинь тэр үйл явдлын дараа юу болсон гэхээр миний бүр хизээж төсөөлж байгаагүй сайн сайхан зүйл надад тохиолдсон. Би гадагшаа сургуулж авсан. Бүр санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэж би өөрийгөө бүр хизээж бодож байгаагүй. Тэр маань болсон тэгээ сайхан гэр бүлтэй болсон, хөөрхөн хүүхэдтэй болоод би бүр яг тухайн үеийн би тэр жоохон тэр нөгөө намагт байгаа охиныг би одоо маш хөрөвддөг байхгүй. Тэрний нүдэнд ерөөсөө тэр болгон харагдах боломжгүй байсан угаасаа. Би бүр тэрийг өмөрөөд байгаа байхгүй. Тэр үед угаасаа л тэрхээс өөр гарц байгаагүй дээ тий. Миний нөгөө сөрөний хэлсэн 3 юм л над тохиолдоогүй бол гэд тэгээд яг хүний амьдралд ийм сайхан зүйлс бас тохиолддог юм байна. Гэхдээ миний намайг одоо ч гэсэн байгаа. Гэхдээ ямар ихлээр ингээд дээрээ нартай ингээд айгүй гоё ногоон гарден дотор заяа бүр даварцсан. Гэхдээ ийм жоохон хонхор ухцсан цэцгийн хөрсний шороо байдсан шүү дээ. Нөгөөдг намайг бол маш амар шүү дээ. Тэр болохоор ингээд хөрсний шороон дотор. Тэгээ би өөртөө ингээд менеж хийж чаддаг болсон байхгүй. Хүсвэл би ингээд тэр намайг бишээ жоохон хонгорхоод дотроо ингээ очиод нэг хэсэг жоохон хөвтөж байгаа гараад ирдэг ч юм. Тийм баг за яршиг очивтэй гэх нь ураг холгоо. Тэгээд өөрийнхөө намгийн төсөөллөөр би бас өөрийнхөө сэтгэл зүг одоо тий заавал эмчт очих шаардлагагүй юм болцсон болов уу гэж бас бодоод байдаг. Тухайн тэр 10 жилийн өмнө ч болохоор сэтгэл зүг гэдэг ойлголт бараг л байгаагүй. Миний Монголын нийгэм бол тухайн үед амар байсан шүү дээ. Нөгөө гадуур дүүрэн ингээл унтсан сохтуу хүмүүс энэ тэнд төвчээдэг тий. Тэгэл 10 жилийн өмнө тий. Тэгээд тухайн үед нийгэм аяга өөр байсан нэрийг сонио. Одоо яг тухайн үйл явдал болж байхад юм шиг надад санагдаад идэг. Тэгээд тэр би одоо өөрийнхөө тэр намгийн мэдрэмжээрээ өөрийнхөө сэтгэл зүг өрнөмөлчих болох уу гэж бас асуух гэдэг. Ерөнхийдөө яг сэтгэл зүйч дээр утсан юм шиг арга хэрэгэлсэн байна. Тий, ерөнхийдөө зөвлөх арга гэсэн. Тий, зөвлөх арга. Ерөнхийдөө бол одоо тэр хоёлоо өөрийгөө намагт байгаа юм шиг төсөөлдөг байх нь шүү дээ, тий. Энэ байдал маань бол яг тий сэтгэл зүйч дээр очиод зөвлөгөө аваад зөвлөгөөнийхэн дагуу тэр асуудлаа даваад гарсан юм шиг ерөнхийдөө бол сонсогдож байна шүү. Тий. Би болохоор сэтгэл зүйч төрөөсөө очиж байгаагүй л дээ.
Тэгэхээр ерөнхийдөө хоёлаа бас л өөрөө даваад гарсан байх нь шүү дээ. Өөрөө даваад гарсан. Маш их хүчтэй охтуудтай хамт сууж ийн. Тий, ерөнхийдөө ингээд өөрөө даваад гарчна гэдэг маань бас л хоёлаа хөнгөн стрессийн шалтгаантай готрол байсныг л хэлгээд байгаа юм. Харин тий хоёлаа тийм орлого байгаа тий. Ерөнхийдөө бол эхлэл бол хоёлаа шалтгаантай эхэлсэн тийм ээ. Ерөнхийдөө бол амьдралын ачааллын нэтрээ бас хямрахар зүйлүүд бол байсан байх нь шүү дээ тий. Тэгээд энэ дээрээ суурлаад үүсээд хоёлаа тэр одоо тэр намаг маань сүултээ ингээд хаанч явсан байж л байдаг. Баяртай найзуудтайгаа байсан ч бас л намагтай байж л байдаг. Сүултээ ингээд гэрэл унтарсан гэж шүү дээ. Ерөнхийдөө л хөнгөн байж байгаа л хоёлаа ерөнхийдөө бас л дунд гүнзгий рүү шилжгээл байсан байх нь. Гэхдээ эми имчилгээгүй бас л даваад гарцсан байх нь шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд амьдрал нь сайхан юм болохоор тэрийг сайхан байна гэж хүлээж аваад тэгээд тэр намгаасаа гарчиж байна гэдэг чинь ер нь бол стрессийн шалтгаантай л хөнгөн байсныг хэлгээд байгаа. Яагаад тэгэхээр хойлоо яг ингээл жинхэнэ нөгөө онш тавигдахаар гүнзгий сэтгэл готролтой байсан бол хойлоо гой боломж гарч ирсэн ч сургуульд бол бага явахгүй. Тийм. Сайхан зүгээр хүн зүйлэл тохиолдсон юм тий ер нь тухай. Ер нь бол хямрахаар л зүйл тохиолдсон байна. Тэгтээ бол хоёлаа яг өвчнгээ тавьчихар хэмжээний зүйл бол биш л яасан байна. Ирээдүйдээ хэр ихтгэлтэй байсан. Ирээдүйрээс харанхуй штэ. Тийм намаг маань л тэгээд улам л харанхуй болоод. Намагт орохын өмнө ер нь амьдрал нь гарсан гинтийн өөрчлөл хямрал янз бүрийн юм болсон байна уу? Заавал тэрийгээ тодорхой ярих хэрэггүй. Зүгээр би ярина. Тийм би нөгөө гол нь намагт хэзээ орсноо санахгүй байгаа байхгүй юу? Нэг мэдсэн чинь л харин нэг намагт орсон байсан. Тэр одоо намайг одоо өсвөр настанд байхад эхэлсэн юм уу? Эсвэл одоо 20 гараад эхэлсэн юм уу? Тэрийг сайн мэдэхгүй байгаа. Намагт байгаа гэхдээ итгэвтэйгээр ажиллаа хийгээд тий амьдралаа авч яваад гадна бол хэвэн харагдаад байдаг байсан байх нь шүү дээ. Нэг хэсэг болохоор ингээд өөрийгөө бас ингээд үе үе аягүйх тусгаарладаг байсан. Одоо нэг фэйсбүүкээр яваад байдсан шүү дээ. Ганцаараа байдаг хүн бол ухаантай хүмүүс энэ төр гэл те. Би ч баг өөрийгөө за ингээл аягүйх ганцаараа авах туртаа болчлоо те. Би баг ингээ ухаантай хүн болцсон юм шиг байна. Энэ төр гэж бодоод тэрийг ингээ зөвтгөх янз бүрийн ер нь ингээд нэг сэтгэл готрлын шинж тэмдгүүдийг хүмүүс юм гоцгойд бусдаас илүү ингэж нэг ялгарах зүйл болгож ойлгогдоод ах шиг. Би яг тухайн үед тэгж ойлгож байсан байхгүй юу? Ганцаараа хүчлээ. Ерөнхийдөө тийм мэдээлэлүүд яваад байдаг тий. Асуудлаа гэтэл энэ чинь хүмүүстэйгээ хүн хоорондтойгоо харилцаж, байнга харилцаж, нийгэмд идэвхтэй байж олонний дунд гэж бие зөв сайхан авч за бүр болж өгвөл хүндлэгдэж энэ те байж чадчихвэл энэ бол жинхэнэ эрүүл одоо саруул хүчрэх хүний л шинжүүл тэнд байгаа үстэй ухаантай үний зөв тий. Хэдүүлээ сая бол нэлээд сэтгэл санааны хямралуудын талаар ярьлаа шүү дээ. Бас нэг гол юм орхисон нөө мэдлээ. Ерөнхийдөө бол эмгэг ярихаас өмнө хэдүүлээ сэтгцийн хувьд эрүүл хүн гэж ямар хүн бэ гэдэг талаар ярих хэрэгтэй байсан байна. Тийм сэтгцийн хувьд эрүүл гэхээр яг Ритагийн хэлдэг зөв байх нь шүү дээ. Ер нь бол сэтгэл зүйн хувьд бол тогтвортой. Хэр баргийн юмд одоо хит хөөрөөд баярлахгүй, хэр баргийн юмд хит гонж гутраад байхгүй, сэтгэл мэдээж хөөрөх гонох үе байна л та. Сэтгэл зүйн хувьд тогтвортой. Ямар ч орчин нөхцөл, ямар ч ажлын хамт олон дунд одоо дасан зохицох чадвар нь алдагдахгүйгээр хэвийн ажиллаад хөдөлмөрлөөд явж байгаа бол ерөнхийдөө сэтгцийн хувьд бол эрүүл байна. Тий. Нийгмийн харилцаанд идэвхтэй ордог байх хэрэгтэй байх нь. Нийгмээс ингээл өөрийгөө тусгаарлаад зайлсхийгээл байдаг бол хэдүүлээ асуудал байна уу үгүй юу гэж бас шалгах хэрэгтэй байх нь. Одоо нөгөө 95 оноохоос хойш үеийн залуучууд ч ерөөс аягүй сэтгэл хөдлөлттэй болсон гэсэн. Би бас ээж аамдаа хүүхдээ бас анхаарах юм стамент те гэрээсээ гарах дургу болоод найс нөхдөдөө тоглох дургу тий. Одоо нэг 95 оноос хойш хүүхдүүдийн ч юм бол ерөнхийдөө Z generation гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэр хүүхдүүдийн маань хувьд л бидний үеиг бодвол арай л өөр сэтгэл зүйтэй ерөнхийдөө байгаа. Тий. Сэтгэл зүйн талаар илүү анхаардаг болсон. Тий. Тий.
ерөнхийдөө бол сэтгэл зүйн одоо бидний үед бол магадгүй стресс гэж баг юу байдаг талаар мэдгүй байсан хүмүүс бол зөндөө байх нь шүү дээ. Тэр ханаа бодтоо одоо 85 сүүл гарч ирсэн шүү стресс гэдэг чинь. 85 он одоо би яг нэг ажигласан байхгүй юу? 85 оноос ингээд жоохон одоо дээшээ ахмадууд юу ах те яана уучлаа. Хүмүүс байгаа те. Тэр хүмүүсийг хараад хахад тэд нар ч ерөөсөө сэтгэл готрлын юм илэрдэггүй те. Ерөөсөө ажилтаа л ерөөсөө ажиллаа хий. Өөр хөвгтөө бодъё гэж ерөөсөө те. Амьдрал нь ямар ч хэцүү бүр яаж ч ийсэн сэтгэл готрлын шинж тэмдэг тэр хүмүүст мэддэггүй болохоор илэрдэггүй юм болов. Ерөнхийдөө бол тий бас тэгж ойлгож амьдралын шаардлага юм болов. Мэддэггүй байсан. Тэгээ ингээл одоо ингээл манай эмнэлэг дээр бол янз бүрийн насны хүмүүс хандж байгаа хань шүү дээ. Ер нь ингээл 45-аас дээшх насны хүмүүс ч юм уу. Ер нь бол 20 эдтэйгээс нойргуудалтай бас ингээд хямралтай байсан. Гэхдээ тий хямралтай байсан боловч тэрийг ойлгоогүй ч юм уу. Тий ерөнхийдөө бол дотроо ингээд нуугаад өөрийгөө хит хүчлээд ерөнхийдөө л ажил амьдралаа ингээд зохицуулаад яваадсэн байх нь шүү дээ. Гэхдээ дотроо хямралтай. Одоо ингээд сүүлдээ нэлээ 10-20 жил үргэлжлээд эхлэхээр ерөнхийдөө бол одоо ингээд хүнл хэмжин бас тисгээ ер нь болоод ерөнхийдөө сэтгэл засал хэмжээр ханддаг. Тий. Гэтэл саяхных биш нийтээд олон жилийн өмнөөс үргэлжилсэн асуудлууд байдаг байна шүү дээ. Харин одоо нөгөө сүүлийн үеийн хүүхдүүд маань Z generation-ийн хүүхдүүд маань ерөнхийдөө л тий ер нь бол нэлээд одоо нөгөө сошиал ертөнцийг бол нэлээд ашигладаг болсон тий. Одоо ингээ бие биенээс асуугаасаа илүү шууд одоо гуглддаг, шууд одоо интернетээс мэдээлэл авдаг, уншдаг юм болцсон. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор сэтгцийн эрүүл мэндийн боловсрол бол нэлээд дэвшилсэн. Тэгэхээр бол ингээ эмчтэр хандж байгаа одоо 20 эдтэй, 10 эдтэй өсвөр насны хүүхдүүд бол эхлээд ер нь бол би яг ийм юм шиг байна гэд мэдсэн, судалсан, аргуудаас нь хэрэгжүүлээд үзсэн ирдэг байх нь шүү дээ. Тийм хүүхдүүдтэй харьцахад бол бас л нэлээд урамтай байдаг. Тэгтээ бас одоо хүний сэтгэл зүйн одоо яг төлөвшөх, насанд хүрэх үе маань бол 25 нас байх нь шүү дээ. Би энэ одоо магадгүй 18 наснда одоо насанд хүрсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд бол 20-оос 25 наснд бол нэг юм хүүхдээс насанд хүрэгчдийн сэтгэл зүйрөө шилжих үе байдаг. Тэр үедээ хүүхдүүд маань ерөнхийдөө бол сэтгэл хямрах үедээ хөнгөн хямарчих нь шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө интернетээс зарим нэг мэдээлэлээр үндэслээд өөртөө одоо нөгөө жаахан хэтрүүлээд уншиж тавьчих гад ирдэг. Тий. Ер нь бол энэ ч би яг тийм асуудалтай юм шиг байна гэд ирдэг. Тэгэхээр ингээд ярилцаад уншлаад үзэхээр бол арай хөнгөн асуудлууд байхаас магадлалтай. Тэгээд сүүлийн үед бас тэр өсвөр насны залуу үеийн хүмүүс дээр анзаарагдаад байгаа нэг зүйл маань бол эцэг эхчүүдээсээ арай өөр сэтгэл зүйтэй болохоор арай өөр одоо генерашн болохоор сэтгэл зүйн хувьд тийм зохицолтолгоо бас алдагдах гад байгаа. Тий. Ээжээ аваа би нойргуудаа тэгээ нээж аваа минь сэтгэл хямраад байна гэхээр ээж аав нь ихэд бол одоо шууд одоо нөгөө эмчдэр хандах эсвэл сэтгэл зүйчдэр хандах зөвлөхөөс илүү өөртөө арай өөр зөвлөх өгөх гээд байдаг. Тий ойлголцохгүй байх асуудал үүсэх гээд байгаа. Тий. Манай өсвөрийнхэн бас нөгөө сэтгэл зүйн мэдээлэл нь их болохтой зэрэгцээд нөгөөтгүүд маань бас далайлгахт нэг юм үзэгдлээс гарах гэдэг шиг юм те. Би сэтгэл хөдлөлтэй хүн шүү. Эсвэл би амиа хорлоо байлаа энэ төр гэлтэй. Ийм юм айгүйх сонсогдож идэг шүү. Тийм. Тэгэхээр эмчтэр ирээлэг бодит дүгнэлтийн зүгээрийн сайхан хэлээд өгч. Тийм. Онцлогоо хэлгүүлсэн дээр ер нь бол одоо нөгөө хүүхдийн сэтгэл зүй гэдэг маань имзэг, мэдрэмтгий, хувирамтгай байдаг бахна шүү дээ. Тийм болохоор ингээд ер нь бол ингээд одоо яг Ри타гийн хэлсэн шиг готролтой юм уншаар готролтой айч юм шиг тий би яг ийм асуудалтай айч юм шиг магадгүй тэр асуудалтай гэд ингээд таарад байгаа нь магадгүй яг сэтгэлийнхаа хөвгт бол бас нэг гоё байгаа ч юм шиг тий энэ байдал нас нэг тийм бусдаас ялгарх байдал ч юм шиг санагдаад ах хандлагатай шүү. Тэгэхээр бол бас л ээж автаагаа их дотн ээж аав нар маань гэсэн хүүхдүүдтэйг их дотн ярилцж яхах хэрэгтэй юм байна. Тий.
Нөгөө нэг сэтгэл готрал гэдэг одоо түрүү нөгөө ярьсан шүү дээ. Манай дээдлийн үеийнхэн мэддгүү болохоор ингээд амар хүчтэй байгаад гэдэг юм. Барыг мэдгүй нэр юм шүү гэд бид нэр ингээд тоглоод байгаа шүү дээ. Гэхдээ мэдгүйсэн ч гэсэн тэр хүний мэдрэмж нь тэгээд давж туулж байгаа нь бол байж л байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энээс яахлаар шалтгааллахлаар ер нь бол хүн ямар нэгэн сэтгэл зүй асуудал гарвал ер нь ямар нэгэн аргаар тэрнийг ингээд менеж хийж л явах хэрэгтэй юм байна тий. Гүү яваад гэж тий. Ерөнхийдөө бол одоо ингээд стресс хэдүүлээ ярьсан тий. Өдөр болгон бид нар их бага хэмжээгээр стресс өртөжл байгаа. Тэр стрессийг хэдүүлээ одоо тайлах өөр өөрсдийн гэсэн аргуудтай байх хэрэгтэй ахна шүү дээ. Маш энгийн аргууд ахна шүү дээ. Дуу сонсох, дуртай киногоо нэг бүтэн суугаад үзсэн ч стресс тайлагдчихна. За магадгүй гадуур хэсэг алхацсан ч тайлагдах нь байна. Хайртай дотныхоо хүмүүстэй ярилцсан ч тайлагдана. Дасгал өөртөө тийм дуртай. Заавал одоо магадгүй дасгал хийх хэрэгтэй л дээ. Фитнест явах хэрэгтэй. Гэхдээ магадгүй фитнест явхад бас их хүч стресстэй байл яхан тийм. Хүч шаардах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол дуртай дуугаа сонсчих нь биш. Юу хийх дуртай байлээ? Тэр дуртай юм хийж яана гэдэг нь стресс тайлдаг. Гэхдээ амьдралын хэмнэлт нь бол одоо манайхан ч нэг гарч пив уцаадаг штэ. Тий. Буруу тайлдаг гэсэн. Яг тэгээд үе стрессээ тайлж яана гэж яриад идэг. Яг тайлж байгаагүй тайлж магадгүй юу? Ер нь бол стресс тайлах хамгийн буруу арга гэж үздэг тий. Тий. Түр тайлж байгаа юу гэдэг. Ерөнхийдөө тий. Одоо хэдүүлээ ингээд тэр хүмүүс үзэж байгаа. Тий. Ер нь ингээ хүмүүс маань тий стресс тайлах гэхээр л согтууруулах ундаа хэрэглэх гэж ерөнхийдөө ойлгодог. Магадгүй ингээд хэрэглэсний дараа магадгүй тайлагдсан юм шиг санагддаг. Гэхдээ тэр маань бид нар одоо стрессээ тайлны хэрэг хүмүүс маань мэдээж ганцаараа арх бий уух нь ховор тийм ээ. Дотныхаа найз нөхдөөрөө уулзаад одоо согтууруулах ундаага хэрэглэнгээ ярьдаг бахна шүү дээ. Тэр стресс тайлагдаад байгаа гол тайлаад байгаа зүйл нь бол тэр найз нөхдөдтэйгээ уулзаад ярилцаад байгаа нь бахна шүү дээ. Архин бол биш юм биш үү? Нийгмийн харилцаанд ороод сэтгэлээ нээгээд инээгээд ингээд хөөрөөд яж байгаа нь илүү гоё бахна шүү дээ. Түүнээс биш нөгөө пив маань, вайн маань тайлаад байгаа биш бахна. Харин ч одоо согтууруулах ундаа маань төр хугацаанд сэтгэлийг юм тийм хуурамчаар гоё хөөрөө сэтгэл ханамжтай мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ тэр маань маргааш өглөө болоход тий маргааш өглөө болоход улам асуудлыг нэмдэг байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр аргыг битгий хэрэглээрэй л гэж зөвлөмөр байна да. Хүмүүс сошиал дээр амин орлох хорсон хүмүүсийн араас маш их доромж, шүүмж, аимшигтай юмнууд харагддаг л та. Тэгэд миний бодлоор штэ одоо манай Монголд одоо тэр нэг өсвөр насны банд найз охиноосоо салаад тоохгүй онгот нь гараад амиа орлож гинэ энтергээд тийм мэдээ аюу харагддаг. Гэтэл эн чин механик шалтгаан. Энэ бол яг үндэ амар романтик сонсож байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Ардталт нь юу гэдэг гэхээр тэр магадгүй эмэгтэй найз охин тэр хүний яг амиа орлохгүй байх сүүлийн ганц гогцоо байсан байж болж байгаа байхгүй тий. За ингээд өнөөдөр хүрэлцэж ирсэн мандах юмштай маш их баярлалаа. Бас нээлттэй гоё ярилцлага хийсэн та хоёртаа бас маш их баярлалаа. Тэгээд Өндгөө Better Mind Better Mind эмнэлгээр нэрээ ороод гарсан. Маш сайхан орчинтай. Тэгээд юм маш царайлаг бас хүмүүс байсан. Би өөрөөдөө эмнэлэг мөнөө гэж гайхсан. Тэгээд доор нь бас линкээр эмнэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бас та бүхэн аваарай. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай.